Айлангаа зохион. Тийм тэгээд тэр үед чи маа дүү төрөг байл юм баг. Тэр бол Монголын хамгийн залуу гавьяа тамирчин. Орцоо үзэстэй. Яа нандуус. Бодхоор нөгөө юм би сакс гэсээр хагаад би тэр хүмүүсийг тоодгүй байсан баг. 3 сагсан бөмбөгөөр улсынхаа анхны мөнгө медалийг хамтын зүтгэлээр авчирч дэлхийн талбай дээр өөрийгөө төдийгүй эх орноо батлан харуулсан нэгэн. Гэхдээ өнөөдөр бид зөвхөн ялалтын тухай биш 50 дараалж өчгдсөн гэл тээ. Тим хүмүүс тугасаа хийх юм ээ. Тийм үст. Тэр үед нэг юм огцом унсандаа би саяны дэлхийн аврагад орж чадсан ч юм уу те. Нэг огцом надад өсөлт гарч ирж байна. Миний хамгийн анхны зочин болвол маш нандин хүсэл орж ирсэн байна. Яг завгүй үеэр гоё таарад бас нэр төр ирэг байна. Бас анхны оролцогч болж байгаа нь. Бид хоёрын ярилцлага сонсож байгаа хүн дээлтэй. Тэгээ бид хоёрын хувьд аймаг амттай байсаа гэж хүсэж байна. За тэгээд би энэ гайгүй. Харин зин гайгүй өчтөр нэг туслал гэж аваад. Одоо нэг арай дээртэл байж энэ. Одоо тэгээд явах хүртлээр жоохон бие зортохгүй бол явах чинь гэж бодоод нөгөө хүн амьтандаа уулзал аль болохнаас хүсдэг уулзах гад завгүй нойргүй яваадсэн чинь сүлд бас жоон сэржилэх шүү. Тэгээ энэ жил нөгөө гişнэрийн илдгээр насан туршид том болоход гişнэрийнхээ баг руу орсон чинь адилхан амар завгүй болол эхэлж байна да. 3-3-т нөгөө насны хязгаарлалт өгөхгүй. Доод нас нь 19-тэй байх хэрэгтэй гэдэг залттай. Тэнгүүд би нөгөө оноороо одоо 19 хүрсэн гэж явж байгаа болохоор энэ жил шууд нөгөө 25 оны 1 сарын 1 болонгууд шууд минийх оноороо 19 хүрсэн гэж тооцогдоод шууд тэмцээнд ороо эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд өмнө нь нормоор өгдөг ч гэсэн тэгээд болдгоо байсан байгаа. Наснаас болоод Бэлтгэлэн цуг явдаг гэсэн. Баян хамт ламгагш мөччин зодог тайлгаас өмнө ороод ирээч одоо чамайг орж ирсээр л зодгоо тайллаа гэлдэгдээс одоо тэгээд сэдэлхийн аваад хамт тоглоод маагч маань зодгоо тайлж ах шиг байна. Ламгагч. Тэгээд бас яг л гоё таарад бас ихчтэйг хамт хамгийн сүүлийн тэмцээн дээр нь хамт орсондоо бас баяртай байна. Тэгээд дээрээс нь гоё амжилт үзүүлээ. Тийм тий. Одоо энэ жил чинь анхны орсон жил шүү дээ. Тийм анхны орсон жил ер нь анх удаа ийм амар том тэмцээнд орж үзлээ. Тэгээд дэлхийн авар бас шал өөр л байдаг юм байлээ. Тэгээд насан туршсан хүмүүстэй тоглоно гэдэг чинь бас шал өөр юм байлээ. Сэтгэл зүй хүмүүсийн онцлогийн хувьд өөрөөс юм уу? Эсвэл бол яг ийм тоглолдог арга барилын хувьд ч юм уу? Яг юугаар өөр санагдав? Хэлэл нь хоёлаа. Тоглолдог арга барил нь илүү нэг юм системээрээ тоглолдог. Яг юм 3-3 дээр ялангуяа систем айгуу чухлаад үл богинохон тоглолцдог болохоор яаж ч скиллтэй байлаа гэд одоо юу гэх юм 10 шидэ 10 мангаад үл юм бол ер нь бол системээр тоглосон баг нь илүү сайн байгаад байдаг байхгүй. Тэгмэд одоо Монголын шгшөөг бас те ягаад Америктэй юм уу Испантай ингэж Германтай ингээ хожоотой ингээ сайн тоглож чадсан шалтгаан нь бид эдийн систем сайн болохоор тоглож чадж байгаа. Тэгээд систем нь ялцчихгүй одоо насан туршидтын левел бол систем нь шал өөр хэмжээнд байдаг. Тэгээд дээрэс нь хувь хүмүүсийн сэтгэл зүй бол уусаа тэд нартай юу ярих вэ? Одоо олимпиад зөндөө ороод үзсэн хүмүүс тэгэл шал өөр сэтгэл зүйтэй байдаг юм билээ. Миний өдөр тутмын амьдрал одоо сагсчин хүний, тамирчин хүний одоо өдөр тутмын амьдрал нь амар өөр санагдсан байхгүй юу? Тэгээ бид нэр зүгээр ингээ өдөр тутамдаа ингээд үзээ сагс гэ зүгээр л ингээд өнгөн хэсэгтээ мэддэг ч гэсэн те тухайн хүний амьдралд болдог нөхцөл те одоо чиний хувьд гэх юм бол бүр сонирхолтой Америкт яг тухайн тамирчтай ингээд цуг байж байгаад жинхэнэ өрсөлдөөн дундаасаа юу гэдгийг ингээ ойлгооч юм уу те тэр нь амар сонирхолтой. Хоёул яг Америкт юу болсон талаараа нэг анх Америк руу явж байхдаа чинь стол нөгөө хүсэл мөрөөдөлтөө дагагдаад стан өнөд нь гэлцсэн очиол ста бүгдийг ална гэсэн итгэл дөрөв хөлтөл явсан. Тэгээд тэр үед чинь явахын өмнө бас лигийн авраг анхудаа болж мал үдцсэн 16 настай байсан. Тэгээд бас тэр үед нөгөө мэржлийн тамирчин болж болох нэг цалин мөнгө зөнгө аваад ч маахудаа миний хувьд нэг бүхэн болоод байгаа юм шиг яг нэг тим үе дээрээ явсан. Тэгээд очиол тэгэл бүхэн амархан болчихно л гэж мэдгүй яг очоод нөгөө хэцүү байдаг зүйлүүдийг инерсөө төсөөлж юусоо бодож үзээгүй дандаа нөгөө сайн сайхан талыг нарсаар байгаа очсон. Тэнгүүт яг тэгэл нүүр тулж байгаа юм л та очингууд чинь ганцаараа байх те тэгэл өглөөнөөс орой хүртэл завгүй байх. Тэгээ унтах одоо нэг маш их ядрах ч юм уу те тэгээд очсон чинь бүр амар өрсөлдөөн донд орсон. Тэгэл тэнд бүр ингээ нэг юм ямар дүрслэл бүр ингээ амьсгалж ингээ нэг амьсгалахын ч завгүй тийм их юм завгүй амьдрал руу орсон. Тэгэл очоод тэнд бас багийнхаа хүүхдүүдтэй бас ингээл өрсөлдөөл алцаал гарааны тавд орох гэж юм эсвэл коллежи одоо операд нөгөө тэтгэлэг авах гал ингээл тэр болгон хүүхд болгонд нь чухал тэнгүү тэр болгон дээр нь алцаан дунд орсон. Тэгээд яг ингээл очоод ингээл цохилтонд орол нэг юм хэцүү байгаа. Тэнгүүд
одоо эхлээд хамгийн ихний өдөр очиод би дотор барилгаагаа оронгууд одоо ингээд тэр мэрийн ч гэсэн бодоогүй л амлаа би ингээд 2 чамдамтай юм барил дотор барилгаагаа орж байгаа түмэд ингээд хов осон өрөө нэг ор нэг ширээтэй тэгэл өөрөө ч байхгүй өрөөрөө оронгууд би тэгэл хамгийн наадсахаа нэг хүнжил авах хэрэгтэй ч юм уу тэрийг ч мэдгүй хөхөд л очижсэн тэгэл хамгийн ихний 2 3 шөнө хүнжил цахиалчаа тэрийг эртлээ нэг хүнжилхэн унтдаг ч юм уу тэгэл нэг иймэрхүү жижиг сажиг амар олон асуудал тэгэл тэнд очиод зөндөө байсан өдрийн одоо 6 цагийн хичээл өдрийн 6 цагийн бэлтгэл бол заавал өгдөг гэсэн нөгөө өдрийн 12 цаг бол яг ингээд битүү юмтай. Тэгээд дундуур нь хоолоо идэн тэгээд нэг юм Америкч сэтгэл зүйчэл мичэл тийм хүмүүд ордог тэгэл нэлээн завгүй амьдэрдэг байж байгаа тэгээд нөгөө очиод хамгийн хэцүү байсан юм маань би нэг ч удаа ганцаараа байж л үзэн юм бэлээ дандаа гэрийнхэн ч юм уу нэ зөвхөдтэй ингээ олуулаа байсараа сурцсан баг хамт олон болонтойгоо тэгээд очиод миний анхны жил явахад миний хэл бүр яг таг 0 явж исэн тэгээд очиж хүмүүстэй чөлөөтэй ярьчих чадахгүй тэгмүүд нөгөө миний хүнтэй харилцааны нөгөө юм одоо би өдөрт нэг тодорхой хэмжээнд 2-3 хүнтэй юм яриад тэнгүүд тэр чинь амар чухал зүйл байсан байгаа байхгүй. Тэнгүүд би хүнтэй ярахаа болоод ирэнгүүт тэгээд дээрээс нь ганцаараа байгаад ирэнгүүт яг ингээл ер нь л нэг юмар дутагдаад эхэлж байгаа юм л та. Тэгэл яг ганцаараа байгаад эхлэнгүүт тэгээд хажуугаар нь завгүй байгаа л ядраал ирэнгүүт гэл багаар жоох унаал. Гэтэ дотроо би энд нэг юм хийх гээд ирсэн болохоор би энийг давж гарна. Энийг даваа гарчвал би чадна гэл нэг юм миний дотор нэг юм хүсэл эрмэлзэл байсан болохоор би ингээл төвчл юмнуудаа гэл ингээл яваал гэсэн тэгэл сайжрна миний хэлт сайжрна гэл тэрэндээ итгэл юмнуудаа гээд ингээл ер нь гүрийгээл яваал 3 4 сар ингээл ер нь юмаа хийгээл явж исэн чинь яг улирлынхаа 2 дахь тоглолт нэр бэрцсэн. Тэг нилийн хүнд бэртэл аваад тэгээ ер нь тэр үеэс сагсаач тоолж чадахгүй болол ирсэн чинь бүр яг гүн уналтанд амар орсон. Тэгэл сэтгэл санааны хувьд нэлээд хэцүү байдалд орсон. Тэгээд өөрөө анх бэртчихэд би нөгөө ганцаараа байгаа болохоор эмнэлэг рүү хүртэл ганцаар явж байгаа юм л та. Тэг би ингээ алхаж чадахгүй таягтай хөхөд тэгээ ганцаар эмнэлэг рүү явал таксинд суугаал. Тэгэл тэнд димра явах гал эмч мэмчтэй ингээл ирээл ингээл юм барин гут би ингээд би яг тэрийг амарсан санд юм ингээд улирлынхаа 2 дахь тоглолтод бэртчихэд тэгээ одоо шууд эмнэлэг рүү яв гээл такси дуудаад өгсөн. Тэгээ манай тоглолт дуусаагүй болохоор манай коуч мөч надтай хамт явж чадахгүй. Тэгээд яг таксинд ингээд хөлөө маа эмч миний хөлийг боогод өгсөн мөстэй байд. Тэгээ би тэр мөстэй хөлтэйгээ хамт ингээд таяг барьчаад яг такси рүү ингээд суучаад тэгээ ингээд нөгөө бэртчээр хүн хөлөө нуулж болтгоо. Тэгээ таксинд орох гэсэн чинь хөлөө нуулж сууж чадахгүй. Тэг ингээд нэлээд ойшлуулж байгаа ингээд хөлөө ингээд суучаад ингээд таягтай явж байгаад би бүр ингээд яг юм нөгөө бэртцсэн чинь ухаан санаа ингээд нэг орон гарan болоо бүр 50% мэдгүй ингээд нэг сэтгэл санаа бүр ингээд лөөмөрцөн байсан. Тэгээ ингээд хаана яваад байгаагаа мэдгүй. Тэгэл толгомж төр би бэртчлээ л гэж бодоо. Тэгээд хөлөө ингээ нугалж чадахгүй. Тэгээд шууд нүдэн дээр миний хөл бүр ингээл хавтаал 2 дахин том болол ингээл. Тэгэл хөлөө ингээд өвдгнөөсөө доошоо би ингээ мэдрэхгүй яг өвдгнийхээ энэ хэсгийг бүр ингээ мэдрэхгүй. Тим хэмжээнд дөр юм орон гарan болцсон байсан ухаан санаа. Тэгэл эмнэлэг дээр очиод нэг юм өрөөрөө оруулаад тэгээд яжгаад маа тэр нөгөө миний байсан охоёгийн одоо жижигхэн хотоосоо олдсон жижигхэн мужийн нэг тим юмд би маа сургууль байдаг болохоор тэнд ойрхон нэг ганц хоёр лимлэг байдаг түнгүүд тэр авийн бүх хүмүүс очиж болохоор жоохон ачаалттай гэх юм уу. Тэгэл амар удаан хүлээлгээл бэлгээл орон дээр гараа хөвтчихээл ингээл хүлээгээл 2 цаг маг баг болсон юм а. Тэгэл эмчнэр нь хальт орж ирж юм асуучаал буцаал гарч явал за хүлээж байгаараа гэл. Тэгэл 2 3 цаг ингээд орон дээр дээшээ өрөөд хараад хөвтцсэн. Тэгээд өвдгөө яг яасныг мэдэхгүй. Тэгээд ганцаараа гэрийнхэн байхгүй. Тэг яг тийм байхаар бас яг галзуурдаг юм билээ. Тэгэл дотроо болохоор би тэр үед би ямар нэгэн шашин машинтай өмчтөгтэй ингээл залбирж байгаа юм чи ингээд за тасарчаагүй байгаасаа шүрмэсэн тасарчаагүй байгаасаа тий гэж л бүр амар залбирч ийсэн. Тэгээд ер нь яг нэг тэр үе юм амар хэцүү байсан гэх юм уу. Тэгэл хариугаа аваагүй би хариугаа шууд авах юм гэхээр маа коуч руу илгээчгээ би дараа нь сонсъё. Одоо бол ингээд сонсох юм сэтгэл зүй бол надад алга гээд тэгээд англиар тэрийгээ ч ойлгохтой хэлж чадахгүй байгаа юм. Нэг л тэр хүнтэй ойлгохтой ярилцаж чадахгүй. Тэгэл дараа нь би сонсъё гүү гэл ингээл нөв гэл гараал ингээл гараа авчихсан. Тэгэл такси ирээд буцаа суусан чинь би миний тоглолт 12-оос эсэхгүй тэр өдөр. Тэгээд 12-оос болохоор нэг 10 маруугийн халаалт нийлэн тэнгүүд нэг 9 мөсгөөс ирдэг ч юм уу. Тэгээд 9 гэж сэрэл нэг өглөөний цайгаа цууж амдаг нэг өндөг талах идчихэл шууд тоглолт руу орсон. Тэгээд бэртээд
орой эмнэлгээс би бараг 6 мурга гэж гарсан санагдчихээн. Тэгээд таксиндаа суучаад эмнэлгээс манай тэр дотор барь нэг цаг гарангийн зайтай. Тэгсэн чинь яг ингээд таксинд суугаад хурдны замаар явжсэн чинь ингээд амар мантай болцсон боромоор ороод тэгээд юу ч идэггүй гэж өөрөө марцсан. Тэгээ маа таксинд ах над руу ингээд харснаа би өглөө чамайг хөргөж өгсөн өдөржингөө эмнэлэг дээрсэн чи юм мэдээгүй юм мэдэх юм уу би чамайг энэ макро оруулаа нэг мак аваад хөөгээ намайг хөрг юмтан. Тэгэхээр би өө заахаа тгий баярлаа гэд. Тэгээ маа жолооч ханадаа ингээд нэг макас нэг бүргэр төмстэй нэг юм бүргэр авч өгөөд. Тэгээ би ингээд нэг бүргэр барьсан 2 таяга барьсан. Тэгээ хөлөндөө ингээд амар том шууд эмнэлэг дээр очисны дараа зураг авахсны дараа надад нэг юм том хамгаалц өгөөд өгсөн. Одоо knee brace гэдэг бүр юм амар том одоо чиг гэх юм уу монголоор чиг гэдэг үхэ хөлөө хөдлөхгүй гэж барьдаг тийм юм зүгцэн тэгэл таягтайгаа нэг гарандаа нэг юм бүрхэр өрцөн дотор барилга өөрөө орж исэн. Тэгээ өрөөрөө орсон чи өрөө тэгэл хавааранхугаас ганцаар амьдэрдэг гэсэн болохоор тэгэл өрөө хавааранхуу тэгэл ширэн дээрээ бүргэрээ тавьчаад надад хоолмол идэх хүсэл байхгүй тэгэл тэр бүргэрээ тавьчаал таяга тавьчаал за унти да гэж бодоо. Тэгээ би яг тэр үед уцаа барьчаад ээж рүү шууд залгаа хэлний юм гэсэн чинь чадахгүй бүр хоолоо зингэрээ чадахгүй тэгээд чат бичих гэсэн чинь бүр ингээ юу гэж бичих учраа ойлгохгүй. Ээж би бэртчлээ гэж бичихээ мэдэхгүй. Тэгээд тэнд орой нөгөө дөнгөж Монгол тус өглөө болж байгаа шүү дээ цагийн зүрхтэй тэгээд бас та дөнгөж сэрж яхад бас юм хэлж сэтгэл санааг нөмрүүлээд авах за унти гэж бодоод тэгээ унтах гэсэн чинь нөгөө дотор манай верны ормон нэг юм жоох өндөр ор байдаг гэсэн бохоггүй. Тэгээд би чинь бэрчсэн чинь орлогоо гарч чадахгүй нөгөө нэг хүл ингэсэн чинь орлогоо ингээ өсөрч гарч чадахгүй. Тэгээ би чи орлогоо гарах гэж тэр үед чинь бас бүү юм болж исэн мө таяг маяга ингэж өөрийгөө өргөж мөргөж ингэж чүвэ нэг хүлээ давалж байгаа арайж орлогоо гараад тэгэл ухаан санаагүй шууд унтчихсэн. Тэгэл яг нэг тэр үе бас удаа ботхоор амар хэцүү байсан. Тэгэл юм мэдхгүй тэгэл шууд эмнэлгээс ирчил оронд ороод шууд унтчихсэн. Тэгэл өглөө нь сэрсэн чинь маа коуч миний нөгөө хариуг авцсан. Над руу миний хариуг мэйлээр илгээсэн. Өглөөс ирээд мэйлээр хариу гарсан чинь азар тасраагүйсэн. Гэхдээ 2 шүрмсний урагдл гээд гараад ирсэн. Артлын писэл нагалгааны залттай гээд шууд битцсэн. Тэгээд хаалгаанд орч болно орохгүй жиж болно 50-50. Тэгээд тэрийгээ чи одоо эмч нэртэйгээр ярьж байгаа өөрөө шийдэх хэрэгтэй. Тэгээд ямар ч тааж бас хүн бэртэл байна гэд маа коучуд над руу мессеж ütсэн. Тэгэл тэрийг арчаал яг уу би итгэдэг яг тэр үед бол за тасраагүй хэмжээний төслөө болно л гэж яг дотроо бодож исэн гэх юм. Тэгээд тасраагүй байгаад нь миний нэг юм жоохон нэг юм амьсгаа авах юм болж исэн тэр үед. Хэрвээ тасарсан гэж хариу сонсон бол би тэр үед бас яах вэ мэдэхгүй л. Тэгэл хаалгаанд ороод явсан бол нэлийн хэцүү байх л байсан баг. Тэгэл маа коуч тэр үед бас ээж рүү шууд миний хариуг явуулсан. Ээж рүү нэ ахаар. Тагаа ээж хоёр мэдчихэ над руу өглөөний залгаал тэгэл би ээж мэдтэй ирэлөө. Тасраагүй юм чин болно гэл бас ээжи санааг зовчихгүй гэл. Эсвэл манай ээж хөрх утасны занаас тэнд зүр ингээл сандраал над руу ингээд харж ингэж ирч чадахгүй. Нүдэн ингээл нэг хоёр тишээ гүүгэл ингээл хоёр тишээ юм мэгэл тэр мэрийг нь харчаал за зүгээрээ тасраагүй юм чин нэгэ болчин ямар ч тааш би хагалгаанд л авахгүй гэж шууд ээж итгэжсэн. Тэгээд ээж хагалгаанд 50% юм шүү. Сайн судалж байгаа. Одоо орох шаардлагатай бол Америкт байгаа дээр орчихгүй юу доо. Чи би эрүүл мэндийн даатгалтайсэн болохоор тэр мөрийн цаансан төлж чинь. Тэгээд шаардлагатай бол орчихгүй дөө миний өхөн гэлтэж сэтгэл би үгүй хаалгаанд л орохгүй. Хаалгаанд л орчвол би яг чадахгүй юм шиг байна. Хаалгаанд л орохгүй. Тэгээд хаалгаанд орчвол ганцаараа яаж тэр юмнуудыг мэдгүй толгоонд ерөөсөө би хаалгаанд л орохгүй л гэж тэр үед бодож ирсэн. Тэгэл шууд маргааш нь бас тэгэл юмжтэйг болтчихвол би хаалгаанд л орморгүй. Өөр ямар нэг идэх юмнууд байгаа бол тэгэл нэг 3 сар гарan бас таяг маяг тэрэгцэртэй тэрээр явал тэгэл алхахдаг болол суудаг болол хөлөө нугалж чаддаг болол тэгээ нэг жоохон гүйдэг болол ингээл багаар нөгөө юмнуудаа нэг юм шатаараалтайгаар хөлмөө ингээ буцаал багаар идгээл тэгэл хаалгаанд орохгүйгээр л гүрийсэн тэгэл тийм үү. Одоо бодохоор хаалгаанд орохгүй байсан маань ч амар зүв сонголт байсан юм шиг санагдаж байгаа шүү дээ. Одоо тэгэл миний үл нэлээд сайн болцсон байгаа. Тэгэнгүүт бас хаалгаанд ороогүй юм ч гэсэн миний тэр үеийн сэтгэл санаанд маань ч гэсэн арай дээр л байсан баг. Хаалгаанд орсон байсан бол бас тэгэл хэцүү л баг та хэсэг имлэг мэмлэгтэй байхаар чинь тэгэл тэр чинь ганцаараа байхаар
ер нь бол нэлээд хэцүү байх байсан байх л гэж бодож байна. Тэгэл ер нь миний Америк дээр бэртцсэн таягтай байсан нэг сар бол надад бас нэлээд хэцүү нэг сар байсан. Тэгэл хүн бэртээд таяг маягтай болчоор ингээд 0 орох хүртэл амар хэцүү болчихдог юм билээ. Тэгээд хөлөө нугалж чадахгүй 0 орно гэдэг чинь амар хэцүү байдаг юм билээ шүү гэх. Тэгмүүд энийг бэртцсэн хүмүүс бол шууд ойлгох хаа. Өвдгөө нугалж чадахгүй 0 мөл орох усанд орох морох гэдэг чинь тэгэл. Тэгээ надад энэ туслахын ч байхгүй. Тэгэл хоол мол идэхгээ явахаараа би чинь сургууль руу өөрөө явна. Тэг ингээд таягтай ингээд маа сургууль яаж байгаа амар том. Тэгэл өдрийн 3 удаа тийш очиж хоол идэнэ гэдэг нь надад амар хэцүү байдаг гэсэн. Тэгэл хаяа цаа би хоол идмээр байна гэж шууд хоолны цэгийг өнжөөл унтчихдаг байсан. Тэгэл тэр үеэр бас амар турсан. 5-6 ил хаяад тэгээд буцаж тэр жингээ олж чадахгүй байсараа шууд Монгол руу ирсэн. Тэгэл анх нөгөө аэропортоос гарч ирээд ээжид ингээд өсөөсөн чи ээж харснаа пүүч ямар амар шүүгээд дурдсан юм бэ гэл ээж бүр яг тэгж хэлжсэн. Тэгэл би яг тэр үед нөгөө алдсан жингээ буцааж олж чадахгүйсээр гал тэр чигтэрчсэн. Тэгэл тэр үеийн сэтгэл санаа яг тэр үеэс бүр амар унсан. Тэгэл бэртэлтэй тэг бэртчингүүт чин сагсаад оолж чадахгүй байх чинь бас амар хэцүү л юм билээ. Дүү баян сагстай хамт байсаар байгаа сурцсан хөхөд өдрөө болгон сагс толдог байсан хөхт чинь бөмбөнд шүрч чадахгүй болоод бөмбөндөө үрсэн ч тоглож чадахгүй байнгут бүр юм тэрэндээ сэтгэл санаа орноод тэг мэдгүй нэг хүнд яг юм хэцүү байх үед нэг юм жижигхэн юм амар хэрэг болдгоо юм билээ. Би яг амар сайн тийм намайг нэг амар бэртэлтэй хэцүү байхад би ингээл найзуудтай уцаар ярил ингээл ярьжлаа юм л та тэгэл тэр хэд ярьдаг байсан ч гэсэн ингээл нэг юм тэр жижигхэн чатууд амар хүнд ингээ нэг юм жоохон нэмэр болдог. Тэнгүүд нэг танихгүй хүн л үсэн. Нэг ихч байсан том бүр хүн байсан. Тэгээд лигөө ер нь сагс тоглодог байхад л миний тоглолтыг үзсэн юм шиг байна. Тэг би сайн мэдэхгүй байна. Би танихгүй. Над руу ингээ мессеж реквест ороод ирсэн. Тэг ороо харсан чинь ингээд хол ганцаараа жоохон хөхөд төвсөр насан дээрээ тэг бэртцсэн. Ямар хэцүү байгааг нь ойлгож гинөө. Мундаг шүү минь хичээгээрээ гэдэг ингээд зүрл танихгүй юм шигтэй битсэн мэс. Тэгээд надад тэр чат бүр амар үлдсэн. Тэгэл яг хэцүү үед хүний яг нэг хилцэн дэм жижиг юм амар урам зориг болж ордог юм билээ. Тэгээ бас тэрийг уншичаад дотроо за бас тийм ээ тийм би чадна гэл тэр үедээ бас тэгж бодож ирсэн. Тэнгүүдээс нэг тиймэрхүү амар хэрэг болдог юм билээ. Тэгээд гадаад мазадад найз чинь байдаг бол нэг богинохоо юм тултгаа бичиж байгаарай л гэж хэлье да. Тэгвэл ямар ч зэн Америктэй хугацаанд нь бол ийм ганцаардл нь өөрөө бас ингээ нөгөө талаараа дараагийн шатанд ингээ ахих харин тийм юу болцсон юм шиг те. Тэгж сонсогдож байна. Харин тийм ганцаараа байснараа илүү сайн хүмүүстэй ойлголцоод илүү сайн ярьж чаддаг болсон байсан ер нь бол тэр амар даваад л байсан. Тэгэл бас очичоод хүн ямар амар тэнэг байсан юм бэ л гэж боддөг юм байлээ. Ингээл нэг чи дараа нэгэ бодсон чинь ингээ хүмүүстэй ярихдаа би ингээ дотроо болохоро за энийг нэг хилээд чаахвтай гэдэг ингээ дугаар өрчдөг байсан бохгүй. Тэнгүүд дараа нь ингээ бодсон чинь тэр хүмүүс намайг ярихгүй байнгут намайг ойлгохгүй шүү дээ. Тэнгүүд ингээ нэг жоохон үл ойлголцол үлдээд тэр нэг гомдоцсон юм шиг тийм юм амирх байдаг байсан юм байлээ. Тэгэл тэр болгон дээр тэр үед зөндөөл юм толгоонд тэгэл ганцаархад орж ирдэг. Хар мянган бодол орж ирдэг. Тэгэл тэр болгон дээр би энийгээ засах хэрэгтэй юм байна. Би хүмүүстэй ингэж ярих хэрэгтэй юм байна. Би өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх хэрэгтэй юм байна. Би хүнийг илүү сайн сонсох хэрэгтэй юм байна ч юм уу те. Тэгэл тэр болгон дээр амар олон юм бас миний нэг юм доторх юм нэг шат ахиулах тусалсан. Чи ингээд одоо яг тухайн үед ингээ ганцаараа яж байхдаа өөртөө ингээд жишээлбэл бусдад ингээ яаж одоо ямар ингээд үйл явдал ингээ болж исэн гэдэгтэр амар дүгнэлт хийсэн гэдэг чинь штэ. Тийм. Бусдад яг л жоохон ханддаг байсан ч юм. Тийм. Тэр яг бодлыг хаанаас ихсэн? Тэрийг бодоход юу нөлөөсөн? Ярахаар яг нэг өөр юм л ярьчихал л да. Гэхдээ би яг энийг нэг ярмаар байна. Ерөнхий очоод нэг дүнж очичоод нэг миний хувийн амьдрал гэх юм нэг жоо нэг юм асуудалтай нэг юм байсан. Тэгээ нэг хүнийг амар гомдоодаг байсан юм шиг санагдаад. Тэгэл тэрнээс болоод ер нь жоо нэмэрхүү бодоод ихсэн шүү дээ. Тэр үнийг жоон дигдэг байсан юм байна да гэж бодсноо тэр нь үргэлжлээд гэрийнхэн дагаа яаж яг би тэгтээ яав гэрийнхэн дагаа шиг амар муухай харцдаг л дээ зүгээр яг нэг юм сагс магсаад олоод алга болол нэг жоохон бас дүүмүүдээ анхаардаг ч юм уу те бас нэг дүүгээд ичдэг үйтэй ч юм уу тэгээл үргэлжлүүл найз хөвтдөг байхтай ч юм уу бас ингээд
тэр юм надаа яриалаадаг. Тэгэл би ер нь амар хүнийг ингээд ер нь гайгүй сайн сонсдог. Тэгэл тэр идийг амар сайн сонсдог нэ зөрүүлж би өөрийнхөө юмыг нэг амар цухуулгаж ярьдаг ч юм уу те. Тэнгүүд би нэг амар цухуулгаж ярьдаг болохоор тэр бас надаа бас байнгас яриад байхаар өөрсөндөө бас жоохон тэмхүү мэдрэмж төрдөг байсан ч юм уу те. Тэгэл нэг тэр үед нэг жижиг сажиг бас нэг болж исэн юм мэдгүй тэгэл нэг бодоол эхэлсэн шүү дээ. Үргэлжлээл ингээл нэг хүнийг тэгж бодож байгаа л үргэлжлээл дүүмүгэ бодвол ингээл тэл тэд нэртэй яаж ирдэг байсан талаараа бодвол тэр идтэй би муухай ирдэг байсан юм бол ерөөсөй байгаагүй зүгээр би бодохоор нөгөө юм би сакс гэсээр би тэр хүмүүсийг тоодгүй байсан байгаа. Тэрийг л амар бодсон. Муухай ирдэг бол байгаагүй гэхдээ би сакснаас болоод би бусад хүмүүсийг тоодгүй байсан байгаагаа л амар анзаарсан гэх юм уу. Зөвхөн сакс гээл амар завгүй өглөө болгон бэлтгэлтэй өдөр болгон нөгөө Монгол тахтайжсэн лигийн бэлтгэлийг хийдэг гэсэн. Нөгөө хичээлээ дараал бэлтгэлтэй авал тэгэл нөгөө зөвхөн саксаад олсоор байгаа би бусад хүмүүсийг бас сайн тоодгүй байсан юм байна тий. Тэнгүүд маань дүүмүүд гэдэг байхгүй ингээ нөгөө тэмцэнтэй гадагш модч явчихэд ирэнгүүт юм авчираагүй гомт амар гомдоод идэг. Тэнгүүд та угс намайг тоодгүй модгүй шүү дээ мүү. Нэг тиймэрхүү юм маа дүү намайг бас ингээл Америк явах юм нэг тэгж мөнгөт би тэр мөрийг тоохгүй юм авчирж ийлээ штэ юундаа гомдоод байгаа юм дүмэн дүгэл ингээл хайчдаг байсан дүнгүүд хөрхий бас би сакс гэсээр байгаа л бас тоодгүй л байсан байгаа. Тэгэл тэрийгэл тэр үед амир ойлгоод тэрэн дээр л амир их бодсон. Тэрнээс нэг амир харьцсан үед би нэг амир угсаал нэг амир хар яриа гэдгийг харьцдаг юм бол угсаа биш. Гэрийнхэндээ угсаа амир тотно өгч гисэн тийм амир модалцаа гэдэг юм бол ерөөсөй байхгүй. Тэг яг зүгээр би тоодгүй байсан юм байна да. Би анхаарал хангалттай хандуулж чаддгүй байсан юм байна да. Одоо нөгөө харь дээр нь хайрлаж чаддгүй байсан юм байна л гэж бодсон. Би ганцаараа байх мөчид яг эргэн тойрныхон дотн хүмүүсээ бодож гисэн шүү дээ. Тэгвэл ялангуяа хамгийн ингээд дотн байсан хүндээ нэг юм уудаангууд ирж байгаа тэр одоо зүйлээс болоод тэрэнд яг өөр лугаа илүү өнгийж өөрийгөө ингээ харах нөхцөлөвсөн юм шүү. Тэнийг асуусан чарам би бас сая бодлоо яагаад бодсон юм бол гэж тэгсэн чинь яагаад чинь тэгээд тэгжил амирх бодсон шүү. Тэгэл бас мэдхгүй бас би саксаа тоглолтын бэлгэлээ гэж хахад тэр нэг юм болцсон байгааг би мэдээг ч юм уу. Би бас яг тэгсэн юм аа нэг бэртчээд нэг найзтайгаа нэг хамгийн сайн үстэй тэгээд туцаар яриад л тэгэл ингээл бэртлээ ингээд тэргээл би нөгөө ярьж эхэлж байгаа юм л хэцүү байсан юм да. Тэнгүүд найз сонсож байгаа надад зөрүүлээд болсон нэг юм аялсан байхгүй. Тэнгүүд би тэрийг нь бүр ахлах ингээд 11 10 дугаар ингээд болсон зүйл байгаа. Нэлээд том зүйл байгаа байхгүй. Тэгээд би сайн найз нэрнээ би тэрийг мэдээг 2 3 жил явцсан баг. Тэг найз тэрийг хинт чилж би чадаагүй би чамд хэлэх гэж тэгэл завгүй л яваад идэгсгээл. Тэнгүүд бас тэр мөрийг бас анх сонсчод би би яагаад энийг ингээд энэ үнд ингээд тэр үед нь тусалж чаддаг юм бол ч юм тийм юм амир бодогчсэн гэх юм. Тэнгүүд би бас сакс гэсээр байгаад бас бусад юм амир хайдаг байсан юм байгаа. Тэнгүүд одоо бол би саксаа тоглох ч гэсэн ажгаар нь бас гэр орондоо юмудаа л айлгуулсахыг хичээд шүү. Боддог болц тий. Яаж байгаа бол за нэг залгаа юм бичээд газ асууж би тэгэл хэдийн бэлтгэлтэй болсон бэлтгэлээ дараал за яаж ингэж бичиж би чадах болцоо надад байгаа шүү дээ. Үнийг ихэд уулзах чадахгүй ч гэсэн дөнгүүд бас ядаж нэг тэгчий да гэж боддог байсан юм. Бас нэг тийм бодолж байгаа өөрчлөсөн дөнгүүд ялчгүй тийм л юм бэл. Тэнгүүд одоо ч юм ялгаа нь юу гэж санагдаж байна. Чи өмнө бол ингээд анзаардаггүй байсан зүйлээ ингээд анзаараад тэнцэнэ ингээд ядаж анзаараад чи жижигэн ч гэсэн үйлдэл ингээд хийж эхэлсэн шүү дээ. Харин тийм. Тэнгүүд чамд ингээд ялгаа нь ямар санагдаж байна? Амьдралын ингээд нөхцөл байдал чи ямар өөрчлөлт юм санагдаж байна? Би юм илүү юм дотноос найзуудтайгаа ч гэсэн багийнхаа нартай ч гэсэн илүү дотноос өмнө би дотн байсан ч гэсэн би ингээд юмаа яриад ингээ ирэнгүүт бүр илүү дотн болоод бүр илүү нэгнийхээ ингээд хувийн юмнуудыг мэддэг болонгот нөгөө таны хэлсэн шиг нэг юм мэтгэлцэл нь бүр илүү нэмэгдээд бүр ингээд тэр үнтэй хэрч удаан хол байгаас нь ч би тэр үндитгэх итгэл мань яг хүндэл байх хэмжээнд тийм амир дотн болж эхэлсэн. Тэгээд хүнтэй дотн болоод ирэнгүүт чин нөгөө нууч хаах юмгүй болоод ирэнгүүт чин хамаа намаагүй болоод эхлэнгүүт чин ягаад ч юм цаанаасаа нэг юм бүр илүү хаппи болол эхэлдэг юм бэлээ. Ингийн юмнэр хүртэл нээж анецгаагаал. Тэгэл сая бас нэг 2 хоног бид Бали дамбарч авах хооронд бас хэдий миний бие өвдөд би тэр нэг ханиад төрчил нэг жоохон бие мэ өвдөж байгаа ч гэсэн ингээл цаанаасаа л орж ирэл юм байнгут инээ төрөл би өвдөж байгаа нь л энийг л тэр тамд байгалах юм чи. Тэнгүүт нэг юм илүү дотн болол. Илүү нэг юм нэндан юм холбоотой болоод байгаа юм шиг. Тийм санагдсан.
Тэнгүүд өмнө нь дотн зүгээр санагддаг л байсан юм билээ. Энэ шиг бол дотн байгаагүй л гэж боддог. Тэнгүүд бас нэг тийм дүүх юм би одоо найзуудтайгаа найзалдаг за би дотно гэж бодоол ээж тэгэнгүүт би одоо Америк руу 3-4 жил явчаад ирэнгүүт нэг амар дотн байхаа болцсон байх ч юм бол тэнгүүд энэ жил бас нэг илүү юм байгаагаараа арай нэг удаан байх юм нэмэгдэж байгаа юм шиг нэг тийм юм шиг санагдсан. Тэгээ нэг тиймэрхүү юм дээр тэгээд санагдсан. Тэгээд би өөрөө ч гэсэн хүмүүс дээр очиж амар ярьдаг болсон байсан. Найз мэд дээр очих гот. За тэр тэгээ яасан гэдэг ингээл амар яриуд шимтгэл юм ярьдаг болсон байсан. Гэх юм. Надад л их тэгж санагдсан. Иргэн тойрны хүмүүстэй ингээд дотн болохоос гадна чамд өөр чинь мэдрэгдэг мэдрэмж нь өөр ингээд аим гоё болсон юм шиг тий. Тий надад би илүү ингээд тэрнээс таашаал аваад илүү юм надад жаргалтай санагддаг болсон. Тийм бас. Өмнө нь яг мэдээ жаргалтай байсан л да. Гэхдээ бүр илүү тийм дотн мэдрэмжтэй болдог болсон гэх юм уу. Илүү яг жаргалтай гэхээс илүү тухтай гэж хэлэх хэрэгтэй байна. Илүү юм тухтай хажууд нь багт юунаас санаад авах болсон. Одоо багийнхантайгаа байхтай ялангуяа ч их нэртэй байхтай найзуудтай байхтай их тийм болсон. Тэнгүүд одоо тэр тухтай болсныг үндсэн чи өөрөө ямар нэгэн үйлдэл хийсэн учраас би илүү тухайг бас бүтээж чадсан гэсэн үг байна шүү дээ. Харин тий би өөрөө илүү ярьж чаддаг болсноос ч юм тий. Тэнгүүд яг бас яг зөвхөн хүнээс биш би надаас шалтгааллах юм бас амар их хэлсэн юм байл л тэрийг л амар андарсан. Тэгэл уусаа яаж утсан хүн ингээд агаал тавил кэрлэл эхлэнгүү тэр үн гэсэн ингээд надтай илүү тотн байж тэнгүүд би бас тэр юм амар ойлгосон юм. Өмнө бол жоохон хайчдаг байсан юм байлээ би. За би ингээд энэ үнтэй тотн л юм чи. Тэгэл намайг ойлгох л үтс ч юм. Тэгэл сагсаад авахлаа хаалга болчихдөг ч юм. Тэмцэв юм сангил. Ишээ тийш явж. Тэгэл нэг жоохон байж байгаа нэг болцохаар л юм ярил энэ тэр тотн байдаг ч гэсэн тэр хүмүүст яаж санагддаг би мэдгүй шүү. Би болохоор дотроо ингээ болчихно маа найзууд ингээ намайг ойлгож байгаа гэж бодоо явааддаг. Тэнгүүд тэр хүмүүс бас яаж боддгийг би бас яг хардгүй л байсан юм байл л дээ. Тэнгүүд тэр хүмүүс бас яг миний одоо тэмцэн явцсан байх үеэр бас яг надад хэлмээр ч юм уу те эсвэл ямар нэгэн том юм болцсон байсан байж болж тэнгүүд би тэрийг бас анзаардаг л байсан бэл. Тэр юм дээр амар өөрчлөгдсөн гэж бодож байгаа өөрөө. Яг магадгүй бас хангалттай өөрчлөгдөг хүчээж магадгүй л те. Дахиад тэгэл баг юмнууд анзаарагдах. Болж байгаа нөхцөл байдлыг юм анзаарах нөхцөл чамд ингээ ирсэн юм шүү дээ тий. Тэгээд тэрэнд ингээд анзаарч ажиглаа дүгнэлт хийгээд цаашаа ингээ үйлчлэнгөө дүр даваад бүр амар өөр исэн. Яг нэг тийм басан Америкт бас ер нь л Америкт бодохоор амар л олон юм болсон юм. Тэгээд миний сая яриаггүй юмнууд ч гэсэн байгаа. Тэгэл яг зарим нь бас нэг амар дуртаад амиргүй нэг амар хүч хахтлаа зовцсон байгаа шүү дээ. Тэгэл хүний бас даваад тулах хэвэл юм болохоор бас яриаггүй юмнууд ч гэсэн байгаа. Тэгээд тэр болгоныг гэхдээ одоо ингээд даваа гарцсан тултаа бас би өнөөдөр тэр өдөр дэлхийн аваргын үеэр дэлхийн аваргын талбайд тоглож байхдаа би тийм гоё 50 байж чадж байгаа ч юм уу бас тийм л байсан да. Чи ихтэй тэнд хэдэн сар болж исэн чинь хэр удаан хугацааны дараа бэртэл авсан блэ? Би очиод 9 сард очиод би 12 сарын яг 1-нд бэртчихсэн. 9 сард очиод 12 сард. 9 сарын 9-нд би яг төрсөн өдрөөр Америкт очижсэн. 9 сар 9 юм уу? Миний төрсөн өдөр 9 сар 9. Би яг 9 сар 9-нд Америкт очиод. Тэгээ яг нэг 3 сар марын дараа 12 сарын 1-нд үлрэлийн 2 дахь тоглолтын дээр хүрчихсэн. Очиод нэг удааг байхтай юм шүү дээ. Тий, очиод нэг удааг багт. Тэгэл 12 сараас ахуулаад төгс нэг 5 сарын 10-нд маа хичээл дуусчаад дэлхийг 5 сар шахуу. Яг тэнд тэгэл нэг тиймэрхүү байдалд байсан. Түрүү ингээ ярианы эхэлт ингээ ярьснаа эргүүлээ ярихад чамд ингээ Америкт очисон чинь бүх юм 8 хурдан санагдсан. Амьсгалах орон зайгүй юм шиг ингээ санагдсан гэдгсэн шүү дээ. Тэр нь ингээ чамд хүмүүсийнхэн байдал тэгэж санагдсан уу? Эсвэл бол тамирчдын хувьд тэгэж санагдсан уу? Америк нь өөрөө яг угаасаа тийм юм шиг чамд санагдсан уу? Америк угаасаа тийм бол биш яхаа би буцаад хотмотын мэдгүй яг миний байсан газар стоо сайхан тайван газар л байсан л та ингээд дуу чимээ багтай охоёд байсан. Тэгээ бүр хотоосоо зайдуу хажууд байгаас малтай тэгэл барыг машин байх хүмүүс зөөдөө тэгэл битүү юм одсодон дунд яг харангуут аймаг гоё газар л юм л та тэгээ 50 байв амар 50 үнэхээр 50 тэгэнгүүт яг тэр нэг би амьсгалах зайгүй гэж зүрлэж хэлж байгаа зүгээр тэр өрсөлдөөнийг хэлээд байгаа Америкт чинь одоо өрсөлдөөн яг үнэхээр тэнд
бүр хар мянган хүмүүсийн цагт тоглож байгаа шүү. Миний насны хар мянган миний над үнэхээр улсынхаа бас тий би одоо ингээ Монголын сайн тоглолт өсрөө хөгтгөл очиж байгаа. Тэмүүт тэнд чи Оросоос ирсэн, Египтээс ирсэн улс улсынхан дандаа шилдэг хөгтүүд ирж байгаа. Тэмүүт тэд нар ч гэсэн нэг юм өршөлтөх чадвар амар сайн гаруй. Тэгэл тэд нар ч гэсэн над шиг сургуулиас тэтгэлэг аваа сурахыг хүсэж байгаа. Тэд нар ч гэсэн гарааны 5 дараал тоглохыг хүсэж байгаа. Тэнгүү тэр хүмүүс чинь тэгэл тэр хэмжээгээр өршөлтөх ингээл битүү алаанууд л очсон гэх юм. Тэгээд яг тэр нэг юм өрсөлдөөн л надад яг тийг санагдсан. Тэрнээс байгаа байдал мэдл тэр бол амар гоё тавил гэсэлтэй. Тэр өрсөлдөөн одоо яг энэ тамирч тоорондын дунд ингээд гаднаа заримдаа ингэ илэрхийлгүйцэндээ дотроо чамд ингэ мэдрэгдсэн гэсэн үг эсвэл гаднаа бүр амар ингэж хаяа гаднаач мэдрэгдэн тэгэл дотроо бол байнга штэ тэгэл бэлэг дээр чинь алцаж бид хэд ч хоорондоо тэгэл ууралч муурлал нэг нөргөө тэг амирчууд чинь үе имийг илэрхийлэхдээ маш сайн хүмүүс байдаг юм байлээ. Дургу бол дургуугаа шууд жоох илэрхийлждэг төрлийн хүмүүс тэгэл бэлэг дээр чинь нэг эсрэг манай багш магш тоглоулан тэгэл тэнгууд мөрөж зурч ууралч муурлал. Тэгэл би ингээл тэнгууд би ингэж хүнтэй бэлтгэл хийж явахдаа уурж ингэж шар гоцоодаг байхгүй гэж яхад би тэр үед бүр яг сүлд урээд намайг бүр ингээд нэг эсрэг тоглоомод би одоо тэнд нэг мари турхаа мурхаа байсан гэх юм уу. Одоо амирчууд чинь жоохон угийн би физиологийн тэд нар чинь нэг юм харууд чинь нэг юм шал өөр бийтэй штэ. Тэнгүүд би биеийн хүчээр бол тэд нарт угаасаа алуулдаг гэсэн. Тэгээ нэг эсрэг тоолж моглонгот чинь би ингэ нэндэтэй тоглолч гээл нэг амархаа үжин гэж бодоод байгаа. Тэнгүүд тэр мөр ингээ миний амир шарыг гоцоолоход тэгээ нэг эсрэг тоглоход ингээд ерөөсөө юм скиллэрээ тоглохгүй албаар ингээ нэг хүчээрээ ингэж намайг нэг дээрлэгж тоглохгүй бол тэгээл ингээл жоохон үл үндэтгэж мэдтгэл тэгээвт бүр ингээл уур хүрэл ер нь нэг тиймэрхүү маярх байдаг гэсэн. Тэгэл би зөрөө нэг товчролоо оноо авчингууд тэр эд чинь ууралж муурлаач юм гээл нэг. Ер нь амар юм өрсөлдөөний юм бол шууд ил харагддаг л гэсэн ялангуяа бэлтгэл дээр. Шууд ил харагдан. Тэгэл гүйлтийн бэлтгэл дээр чинь нэгнийхээ ард мард орохгүй тулд амар гүйцэх шít. Тэгэл тэр мэр амар хэм гарч ирдэг л бас тэгэл ер нь өрсөлдөөн бол шууд нүдэн дээр ил харагддаг. Сүүн их амар нуугаад ах юм тэнд чинь байхгүй. Ер нь ингээ амьдралын түүхээ ярингуут ингээ нүдэн тарагтал ингээ зарим ярингуут нэг юм амьдралын юм тодорхой үе ингээ чамд ингээ амар нөлөөсөн тэр үеийн талаар одоо чил нүдэн тарагтал ингээ ярьж штэ. Хүн ингээ нөгөө зураг харангуут шууд тухайн үеийн мэдрэмж, харц, юу мөрөөддөг, хардаг байсан гэдэг ингээ бүх юм ингээ илэрхийлэх юм шиг санагдаад тэр ер нь би подкаст нэрээ бас зочиж байгаа юм өөрсдийнх нь зураг авчираач гэдэг юм хүсэлт бас илгээж эхэлж байгаа. Тэгээд хоёулын зургаасаа ихсүүлээд ер нь яг тухайн үеүдээ ингээ ер нь яриад сая барагийн юугаа ярьсан уу? Сая барагийн Spire-ийн зургийг бол ярьчлаа зөө яг саяны миний ярьсан бүх юм яг энтэй л. Одоо энэ тэгээд яг бүр төгсөлтийн үеийн зураг байна уу? Энэ бүр сүлргөө би мэртлээ яриагааг болцсон тэгээд төгсгөөд тэгээд нөгөө төгсөлтийн зураг гээд төгсөж байгаа бүх тамирчид нь нэг зураг мөр авахулчихсан. Би нэг арай гайгүй болцсон байсан үеийн зураг байна бас. Яг мэртээ нилээ хугацаа өнгөрөө буцаасаж болдог болсон. Чи өөрөө яг юу гэж дүгнж хэлэх вэ? Ер нь яг Америк бол надад яг ийм л зүйлийг өгсөн гэдэг үл. Тохой. Америк бол надад зүгээр ийм амар амьдралын хичээл байсан. Зүгээр бүтэн жил би зүгээр тэнд амар ийм саад бэрхшээлүүдийг давж гарах нэг миний сорилтын үеэлсэн бахад. Ийм сорилт бүтэн яг нэг жил сорилт л байсан. Би бол Америк ихтэй жил гарсан. Бүх сорилтыг ганцаараа нүүрдүүлсэн. Тий яг ганцаараа хийж байхгүй яг ганцаараа чи давж гарах хэрэгтэй. Би энд яаж хэцүү зүйл болсон. Миний ажид яг нэг хүн заавал байдаг л байгаа байхгүй. Манай гэрийнхэн ч юм уу найзууд ч юм. Тэгвэл яг тэнд яг нэг тийм сорилттай л учирсан. Яг 100% ганцаараа тэгэл. Би бүр ингээд гэр мэрээс дотор барьнаас гараад ингээд гүүчмэр санагддаг ш. Гэрлүү хармаар байна гэл. Гараа зүгээр гүүчмэр санагддаг ш. Тэнгүүд яг тэр үед энэ яг Америктэйс нэг жил бол яг бүтэн зүгээр сорилтын л үеэс. Тэс одоо отохор даваа гарцсан амар хэвбэл. Гэт чи яаж давж гарсныг харж ийн өргөө. Зүгээр твцсэн баха. Твцсэн тэгэл хажуугаар нь дотроо миний сонгосон сонголт, миний зам, миний өөрийн хүссэн зам штэ л гэж утсан би энийг давж гарах хэрэгтэй. Миний өөрийн хүссэн сонгосон зам тэгэл энийг чадна гэл амар нөгөө итгэл дүүрэн ирсэн анхны үеэл амар боддог гэсэн штэ. Амар итгэлтэй өөртөө ирсэн үе бодвол тэгэл тийм байсан штэ энийг давж гарч чадна л гэж боддог гэсэн. Тэгэл тэгж бодвол төвчил уртах юмнуудаа айлуулах ихийг бодвол. Гэтэ чамд яг ямар санагдчихсан? Одоо ингээд анх Америкт очихдоо итгэл дүүрээ очиж байгаа
төсөөснөөс огт өөр ингээ байсан чинь тэр нь яг чамд юу санагдчихсан. Би яг тэр үед амар ингэж хэлмээр санагддаг шин. Андаа тэр үед Америкт яваад Спорын нэг стори хийгээд ангууд жоохон хүмүүс над руу амар бичээд Америкт энэ би бас ингэж сурмаар юм байна гэл. Тэнгүүд би яг тэр хүмүүстэд аав ээж тэгээд дахиад ярилцаа энэ зүйлийг хүсэж байгаа хүсэхгүй байгаагаа сайн бодоод үзэл гэж хэлдэг. Тэнгүүд би одоо ингэ бодонгууд би энийг үнэхээр хүсдэг байсан тулдаа би энийг давж гарсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Би үнэхээр энэ Америкт очиж энэ зүйлийг үзмээр байсан надад үнэхээр их хүсэл байсан тулдаа би энийг давж гарсан баг. Хэрвээ сагсанд яг тийм амар хайртай биш. Тэ яг үнэхээр Америк явахыг нэг хүсэхгүй байгаа юм бол тэнд очиод энийг бол давж чадахгүй л гэж бодож. Тэнгүүд би яг тэр хүмүүстэд яг энийг хүсээд байгаагаа дахиад жоохон бодоод үзээсэй л гэж. Амар хэлхийг хүсдэг тэр үед. Бичээд чаад хүүхдүүд бичээд ангууд ийгүүр үгүй бичээд авах хараад тэг. Эд бас гаднаа сайхан харагдаж байгаа ш дотроо тэр чи зөндөө болсон зүйл байгаа байхгүй. Тэнгүүд хүүхдүүд нөгөө миний хийж байгаа сайхан стори ч юм уу те нэг пост ч юм уу те тиймэрхүү юмыг хараад ямар сайхан ингэж бодоод байгаа баггүй. Тэнгүүд би үгүй шүү те бас ингээ нэг цаадахыг нас хараад бас гэрийнхэндээ харилцаад үзээсэй л гэж боддог. Тэгж л амар хэлхийг хүсдэг байсан да. Одоо ихтэй чи энийг харчвал сая болохоор нэг ийм сорилттой байсан байх гэж хэлсэн шүү дээ. Сайхан зүйл нь юу вэ гэдэг юм уу? Би бол Америк руу явж ингэж нэг жил ингэж хэцүү байх хэрэгтэй байсан баха угаасан. Тэгээ нөгөө юм нөгөө графикууд дэд штэ. Манай агаа яг хэлжсэн аудинд хэцүү байхад ингээ агийн юм нөгөө юм графикууд дэд штэ ингээд амар сайн өсөхийн тулд ингээд огцом өсдөг. Тэгэхгүй ингээ нөгөө график чинь ингээ баг багаар ингээ утаанаар явахаар ингээ огцом өсч чаддгүй ингээд нэг жоохон жиж огцом дэвшээ ингэж өсдөг гээд яг тэр шиг бас тэгч өссөн билүү гэд агаа надад нэг юм тийм графикийн яг тийм хэлсэн чинь би бас одоо хүртэл гэж бодчих. Тэр үед нэг юм огцом унсандаа би саяны дэлхийн аврагад орж чадсан ч юм уу те. Нэг юм огцом надад өсөлт гарч ирж байгаа. Тэнгүүд бас ялцчихгүй бас нэг хэсэг нь байх хэрэгтэй байсан. Би яг ингэж нэг жил тэнд байх нь надад амар олон зүйл авчирсан болохоор би бас заавал туулах хэрэгтэйсэн л гэж боддог шүү дээ. Тэр үед хэцүүсэн ч гэсэн дараагийн миний амар гоё жаргалтай байх үед надад нөлөөлж л байгаа юм л да. Одоо би бол дэлхийн аврагын мөнгө медалийн амжилтанд маань нөлөөлсөн зүйл бол би бас inspired байсан нэг жил гэж бол өөртөө шууд хэлнэ. Тэр жил бас нэг жил байснараа би бас амар олон зүйлийг бол бас баг. Хөвгөний хувьд өөрчлөлт гэдэг чинь нөгөө илэрхийлж дээ те тэр амжилтыг. Гин нөгөө юм дурсамжтай үеийн зураг гэхэр би зүгээр гэрийнхэнтэйгээ байсан анхны жилийн дээдлийн авраг авчаад авсан зураг авчирсан юм л да. Энэ үед би бүр амар жаргалтай байсан байхгүй юу. Би бүр энэ үед юу ч бодохгүй сагс толдог гэсэн. Ингээл амар дураараа гараал хүссэн юм аяг л юм амарч толгой тэрхээ зовоохгүй сэтгэл санаа хэцүү байхгүй. Зүгээр тэг дураараа сагс толдог гэсэн үе тэгээд жоохон тэгснээ дээдлийн сайн багийн одоо гараанд гардаг тоглогч тэгснээ хүмүүс намайг үзээд мэддэг болж болол жоохон хүмүүс намайг жоохон таньдаг болол тэгэл цалин мөнгө аваад тэгээд 10 жилд байсан болохоор 10 жил чамаар амар гоё сайхан байдаг л тэгэл нөхөдтэйгөө сайхан дураараа гэл мэдгүй бүх юм амар сайхан байсан үе. Энэ үе бол амар дурсамжтай. Тэгэл дээдлийг аврагсан чи ээж мэж ч гэсэн ингээл намайг амар бахархаж байгаагаа амар илэрхийлээд ч юм уу тэр мөрийг харангуут өмнө дэмзэмзэнд ороод ер нь маа жоон тоодгүй төрлийн хүмүүс ахгүй тэгсэн чи энэ үед анх дээдлийг аврагсан чи ингээл амар баярлж байгаа нарсан чи бас жоохон ой мэдрэмж төрдөг юм байна гэж бас бодож байсан. Тийм л үе гэх юм уу? Гэвч нагаад жаргалтай байдаг байсан үе. Америкийн хос өмнөх гэсэн. Өмнөх жил. Яг энэ үеийн ингээд байж байгаа даалт нь яг Америк гарч ирээд өөрчлөгдсөн хүн юм байна тийм үү? Тийм, ерөнхий бол тийм ээ. Тиймэрхүү. Тийм байна. Яг иймэрхүү сэтгэлдүүтэй байж байгаад Америк ингээд явсан гэсэн юм шүү дээ. Би энэ үед бүр яг үнийг хэлэхэд би бүр өөртөө 100% итгэдэг. Би бүр амар итгэлтэйсэн. Ингээ хүн ирээ надаас юм асуу шүү дээ. Чод ингээ Америк яваад ингээд яах юм бах юм. Хэл ус чинь ингээд энэ дэрч очиж сурч чад би чадна гэл амар итгэлтэй тэгснээ ингээд төгсөөд манай агаа чи ээж өгөхгүй мүү гэж тэгсэн аахгүй би ээж өгөхгүй гээд тэг чи ээж өгөхгүй мүү ээж өгөөд ядаж ээж мэш өгөөд Монгол зонголт сургуулиудад ингээд оноо моноогоо ингээд тэгсэн чи би ээж өгч чам бүгээс Америк явж гэл тэгснээ надаа Америкийн сургуулийн яг тэтгэлэн бүрэн болоочгүйс аахгүй тэр үед би сургууль мөрүүлтэйгаа нэг дөнгөж холбогдчихсэн юунд бүтгэн тодорхойгүй байх чинь л би уус явна гэл
Уус наа сурвалж надад 100% итгэлгүй гэл би бүр тийм амар итгэлтэй байсан. Тэгээ одоо бодонгууд яг юугаач бодож тийм амар итгэлтэй байсан. Би миний итгэлэг 10% буурсан л бол би Америк явж чадахгүй. Тэгээ шүүг бол би сургуулгүй гэл ингээл амар хэцүү байдалд орох гэсэн байх. Тэнгүүд би тийм л амар өөртөө итгэлтэй байсан. Тэгээ манай агаа ээж хоёр бүр ингээл гайхал. Чи нас сургуульд мөрдөөг байгаа чи ямар амар итгэлтэй юм бэ? Чамд яг 100% өгөх юм гэдэг. Үг нь би угаасаа Америк. Тийм амар итгэлтэй байсан. Тэгэхээр яг энэ үе бол өөртөө амар итгэлтэй нэн төсөл гэр бүлийнх нь ингээд чамаар амар харах гэсэн үе юм биш үү? За дараагийнхан хэдэн настай юм бэ? Энэ одоо нэг 4 5 таа байсан юм болов би өөртөө мэдхгүй жоогны зураг олоод явуулчих гэхээр нь яжаад би энэ жоогны зураг миний утсан дээр нэг ч байдгүй юм байлээ. Би усан чинь нэг ч зураг гарч ирэхгүй. Тэг би бүр альбом онгойлгож чиж олсон шүү дээ. Тэгээд байсан зурагнуудаас нь арай гайгүй жоохны зураг энэ үсэндээ л 4 5 таа байсан баха. Энэ үеийн би ч өстөө тэгэл амар их хөвгтөс. Яг энэ үед бол би бүр амар их хөвс. Хүссэн юм ахуулна, хүссэн юм айдна. Тэгэл нөгөө юм нөгөө алган дээр бөмбөрж өссөн гэдэг шиг би бүр зүгээр амар эрхэлдэг л хөвтөс. Аав ядж байгаа намайг бүр амар эрхлүүлдэг. Тэгээд охин хөхт юм чинь би эрхлүүлнэ гэл эрхлүүлээд төсдөг. Айлгаа зөвхөн. Тийм тэгээд тэр үед чи маа дүү төрөөгүй байл юм баг. Тэгээд нэмэгтэй тэгэл авчин бүр наа амар эрхлүүлж амч. Тэгэл дэлгүүр ороод ингээ юм авсан ч заа юу. Ингээд 2 хүүхэдтэй хүн штэ өгөн агаа бит 2 байгаа. Тэнгүүд за 2 хүүхэдтэй зарим авна гэд машинаас бухтай алийг намайг хөтлөө буугаад агааг ингээ машинд нүлдээ шин зөв. Тэгээд дэлгүүр орсноо агаад нэг зарим өгсөө. За миний өхөн хүссэн юм аа. Би ингээ дэлгүүрээс өссөн 5 6 юм авал гараад. Тэгээд агаад төрхий ганц зарим өгдөг чинь. Би бүр тийм л амар ирэх байсан. Тэгэл амар ирхэлдэг л байсан санаад идэж. Тэгээд мэдгүй би аавд л амар ирхэлдэг байсан л мэдээд идэв. Тэгэл одоо ингээ бодохоор аав маавыг бодохоор би ингээд толгоноос гардггүй ийм дурсамж гэхээр би одоо ингээд жоохныхаа яг үндэ нэг амарсаа сандгүй. Тэг хөнгүүд яг ингээд толгоонд бүр ингээд амар сайн орж ирдэг юм нь болохоор миний нэг 9 насны төрс өдөр хаа. 9 насны төрс өдөр болоод тэгээд би хичээлээ тарчаал орой ирж байгаа юм л да өдөр хичээлд орч орой ирээд тэгээд дэлгүүр ороод аав бүтээр амт дэлгүүр дандаа гэрэл орох юм ордог. Тэгээд гэрийн доотлын дэлгүүр ороод ингээл талах малх ингээл гэрт хэрэгтэй юмнууд авч байгаа хөх. Тэгэл аавал ингээл бэж чаав. За миний өхөн хүссэн юм ааваа гэл наваа гэцээ. Тэгэл би нөгөө дандаа эрхлээ авдаг хүн чинь тэгэл эрхлэлтгээр эрхлэл авч байгаа байхгүй. Тэгсэн чинь аав өмнөх өмнөхөөс надад бүр амар их юм авч өгдөөс байхгүй. Ингээл бүр их юм авч өгөөл. Тэгээд нэг сагсан дүүрчээд тах чинь дахиад сагс авчирч байгаа л. За одоо дахиад аав гэдэг аав бүр. Тэгээд би ингээд сүултээ үгүй аав болцсон гэдгсэн чинь али энийг авах юм уу гэл аав ингээл аваад нэг сагс руу гээл. Тэгээд би чинь бүр гайхаад яагаад ингэж аав болоо гэл гайхаад. Тэгээд очивол касн дээр очиж уншуулсан чинь 3 4 тор дүүр юм авцсан. Тэгээд би тэгэл дотроо яагаад амар ингэж аам болов гэл тэгэл тортой мө барилнуу би тойр чин гэрэл орж байгаа байхгүй тэгсэн чи ээж тэр чин дүү дүнж төрсэн байсан баха дүү жоохон байсан санагдаад байна тэгэл ээж ороод ирсэн чи юу баах юм авцын хоёр чин марч ингэж тэгсэн чи аав над руу орсноо юу яриад байгаа өнөөдөр нам хүслээ гэж дууддаг байхгүй хүслээгийн төрс өдөр штэ намайг тэгээ би тэгсэн чи өө нэрээ өнөөдөр миний төрс өдөр биш би төрс өдөр марцсан ээж агаа хоёр миний төрс өдрийг марцсан тэгээ миний төрс өдрийг санджсэн үнэхээр аав л байсан. Тэгээд тэр үед бага ингээд би нэг амар найз нөхөдтэй байгаагүй тэгээд найз нөхөд мөхт маач миний төрс өдөр мэдхгүйд ингээд бүр шүн 8 9 цагт би төрсөө миний төрс өдөрт гэдгийг би аав хэлсэн чинь санаж байгаа байхгүй. Тэгээ аав нөгөө надад их юм авч өгсөн шалтгаан миний төрс өдөр болохоор авч өгүүлсэн юм хэлээ л дээ. Тэгээд тэгэнгүүт ингээд төрс өдрийг санджсан ганц аав байсан гэд. Тэгээд би яг тэрийг яах юм бол төрсөл мартдаг. Яг нэг толгойг үлдсэн. Тэр үед би төрс өдрөө би мартаад тахтай явах гэж амар бодож. Тэгэл яг төрс өдөр санджсан нэг ганц аав байсан. Тэгээд аав надад хөрхөн баах юм авч өгөл. Тортын жүлээлгэж чаддаг байх чи ууд дүр юм авч өгөх байд ингээл намайг амирдаг гэсэн. Ой хөрхи. Тэгээд би бүр яг тэрийг л амар мартдаг. Аавтай байсан дурсамжуудаас гэм. Тэгэл яг энэ үед тэгэл нэг тим хэмжээний амар ирэх хүүхдтэйсэн дэ. Амар ирэх хүүхдтэй бол. Одоо тэгээ бодохоор бас ийм эрхвэрээ өссөн бол одоос нэг эрхийн балан хөхтэй байна. Нэг юм айлын эрх хөхтүүд байдаг шүү дээ юм ийдгүү. Яг тийм үү. Бас тийм биш болсондоо бас жоохон баярлаад байгаа шиг. Тэгвэсэн бол эрхвэр өссөн бол бас одоо магадгүй сагснаас шантраа хайцсан байж магадгүй шүү дээ. Тэнгүүт одоо хүртэл сагсаад олж байгаа юм ч гэсэн нэг тэр зам мангаа 20 тавьсан ачаарлаа. Одоо нэг яриад тэр.
байгаа. Тэгэл ер нь юм гэдэг чинь нэг цаанаас учиртай л юм шиг байна. Нэг юм болгон юмтай холбогдол. Тийм. Тийм л байсан да. Чи өөрөө тэгээ тэрийг ингээд ажиглаж хараад байна гэдэг чи өөрөө их сонирхолтой тий. Мэдгүй арай тэгж л бодогдоод идэж тэгсэн болж тэ гэл нэг амар болоод өнгөрсөн хэцүү байсан гэх нэг амар юмд харамсаад байх нь гайгүй. Би ер нь нэг юмд харамсаад байдаг юм дөө. Тэгээ тийм болохоор л ингээд нэг амар миний фейлсэн байсан. За энэ нь миний энд хэрэгтэй байл гэхэд бодоод тэг өнгөрчдөг болохоор. Нэг амар юмд харамсаад байдаг. Тэгэл энэ үе ч гэсэн тэгэл гэртээ яг энэ одоо миний яг нэг миний санджаагаар л би яг энэ дөрөвтэй л байсан баг. Тэгээд маа өвчнөр маа багахд өнгөрчихсөн байхгүй. Тэгээд яг энэ нав дөрөв мөрөвтэй байхад манай аав яг өөрийнхөө өвчнийг мэдчихсэн баха. Тэгээд би яг тэрийг бол амар шиг санаж яг энэ үед яг аавын яг нэг ямар өвчнтэйг яг мэдчих авч исэн үе. Тэгээд яг энэ үеэс л яг нэг гэрийнхэн ч тэр ингээл жоохон унаал эхэлжсэн. Яг нэг гэр бүлийн яг нэг тийм үе байсан гэх юм уу. Тэгэл би чинь яг нэг 4 5 таах таавын би илгэний орт тавтартай байхгүй илгэний орт тавтартайг мэдчихсэн. Тэгээд 9 мөстэй авах нам өнгөрчихсэн байхгүй. Тэнгүүд би яг 4 5 таагаас 9-тэй хүртэл нэг 4 мөрөн жил байгаа шүү дээ. Энэ 4 жил бол би бүр мэддэг байсан ирнэл би зүгээр л амар ирэх юу болоод байгааг мэдгүй тэгэл эрхлээл амьдрч идэгсэн. Тэгээ нэг өнгөрсөйн дараа нэг юмыг нэг жоохон өөрчлөгдөөл ирэнгүүт би нэг арай хоорол баг багаар хараатай иртэл иржсэн гэх юм. Нэг эрх одоо уус эрхлүүлдэг хүн байхгүй болчихоор эндэж эрхлүүлдэг тэгэл нэг юм эрх байхаа бол юмнууд үзэл гэр орны ажил хийдэг болж эхлэх юм уу би өмнөөсөө тийм хөвгөл байгаагүй аяг тав магуун дийж хүрэгдэх юм уу тийм байсан байхгүй. Тэнгүүд яг тэр үеэс нэг ингээд юмнууд ингээд нэг юм бас ингээд сорилтууд гарч ирж байгаа юм л да. Тэгэлтэд нэртэй тул гарч ирчихсэн. Яг нэг тэр үе 9 10-таагаас нэг 12 хүртлээ ер нь нэг бас нэг жоохон нэг тиймэрхүү байсан. Маа гэр бүлийн хувьд нэг юм уналтыг байсан гэх юм уу. Сая Spire бол одоо миний хувьд уналтыг байсан. Тэнгүүт яг нэг 9-10-тай байсан үе маань бол яг энэ үеэс эхэлсэн байх гэж би боддیں۔ Нэг 4-5 таа үед аавын биеийг үлсээ мэдээд тэгээ өнгөртөл ингээ яг манай гэр бүл яг нэг юм уналтыг байсан гэх юм уу. Яг энэ бага насны үе бол яг тийм үе л байсан. Чамд яг яаж нөлөөлдөг байсан? Тэр үед би яг тэр үеэс жоохон нэг ухаан орсон гэх юм уу байнга эргэлдэг байсан хүүхдтэй нэг тийм болго жоохон нэг ухаан орж эхэлж байгаа. Тэгэл ээж ажиллаа их гал гарав чи нагаа хичээл тэгэл дүүг авш цэцэрлэгдэх чинь харах юм байхгүй юм чи. Нүд би нэг өдөржингөө л гэртээ ганцаар идэгсэн. Өдөржингөө гэртээ ганцаараа гал тэгэл хоол моол нэг хөлөгтэй ч мэдэхгүй тэгэл нэг өдөржингөө л ганцаараа л байгаал бидэг ус тэгэл юм үддэг ч байсан юм. Би одоо ингэ бодохоор юу идэг байснаа ерөөсөө санахгүй. Ямар ч тач өдөржингөө л ганцаараа л байгаад идэг гэсэн. Тэгээд агаа ирэнгүүт агтаа амт гарч шийдэн дээр сакс тоглолдог. Нэг тийм л төстэй би тэр үед одоо яг юу идэг байснаа үнэхээр санахгүй. Тэгэл яг тэр уналтын гэр бүлийн уналт тэгэл одоо бодохоор маа гэр бүлийн сагумаа хөвцөлдөг хүмүүс нөөс яг аав л сахгүй ээж ажил мэл хийдгүү байсан. Миний санаж байгаагаар бол тэгэнгүүт аав өнгөрчөнгүүд ээж тэгэл 3 хүүхдээ өсөхийн тулд ажил хийхээс өөр аргагүй гараал одоо бодохоор ээж тэр үед яг ямар ч ажил хийдэг гэсэн би мэдэхгүй байна. Энэ одоо байгаа ажилдаа орох хүртлээ цагийн ажил мэжлэл хийдэг гэсэн баг. Би бол тэгж л бодож байна. Тэгэл өглөө гараал орой ирдэг ус тэгэл хөрхи хийж бас тэгэл 3 хүүхдээ одоо хоолгүй нь болчихын тулд тэгэл хамгийн маяг л явдаг л байсан баг. Тэгэл би бас тэрийг тэр үед бас мэдтгүй л байсан баг. Ээж орж ирэл нэг холтой болох ч юм. Тийм мэдхгүй нэг тийм үе дээр л байдаг гэсэн. Тэгэл ээжийг л амар хүлээдэг гэсэн ш тэр үед. Нэг ээжийг гэрлөө орж ирэхийг л амар хүлээдэг байсан л үе байсан. Тэгэл одоо бодохоор яг юу идэг байснаа мэдхгүй тэгэл нэг амар найз нөхдөдтэй ч байдгүй байсан юм. Би яг яагаад найз нөхдөдтэй байдгүй байснаа мэдгүй юм шүү дээ. Хүмүүнтэй нэг тотон ерөөсө болдгүй л байсан тэр үед. Ерөөсө ингээл хүмүүсийн урд хаалттай гал хаалттай. Амар ирэх байсан хөвгтчтэй. Тий ирэх байх үедээ чи ер нь амар нээлттэй байсан уу? Тий ирэх байх үедээ би амар ер нь жоохон нээлттэй дээрсэн жоохон орилож харлаа мэлээ ч юм. Жоохон тиймэрхүү байсан жоохон тэгээд нэг тэр үе нэг аав тэгсэн үеэс хойш найз нөхөд тэгэл ер нь хүн дотн болъё гэсэн чи би өөрөө нэг юм сонь хаалтай байдаг гэсэн юм шиг санагдаад байдیں۔ Одоо бодохоор тэгтээ би сайн мэдэхгүй л юм л да. Тэгэл ер нь нэгдүгээр сургууль руу ороод нэг дунд анги нэг 8-9 дугаар анги ингээс одоо байгаа 2 найзмайстайгаа танилцаад тэгээд тэр үед бас нэг аав өнгөрөө олон жил мэл болоо нэг би нэг арай идэгрэж мэдэрчсэн ч юм уу те нэг тэр үеийн таарч мараад манай 2 найз ч гэсэн бас нэг
одоо яг нэг юм үеинд хараад тэгээ тэр үеэс бас нэг арай нээлттэй бас арай гайг болж эхэлчихсэн баг. Тэр үе хүртлээ бол ер нь жоохон ганцаараа байдаг байсан. Бас ер нь хүн ирээд нэг нийлэнгүүтэй нэг жоохон алт тавьчихдаг ч. Бэсэн санагдаад байгаа нэг тэр үед мэдхгүй цаанаас л хүмүүс ирээ юм ярингуут амар сонин л байгаад идэгсэн шүү дээ. Одоо ингээд жоохон хүүхдүүд ч юм уу нэг хүүхдүүд юм ярихаараа нэг юм аав ээж ажил төрөл мөрлөгийг нэг ярьдаг ч юм уу тийм юм амирх байдаг гэсэн. Дөнгөд би тийм юмнаас бүр амар зайлс идэгс аавын талаар ярихыг хүсдэггүй байсан болохоор ч юм гэл зайлсыг л гэрийнхний талаар ярингут дуулцдаг ч байсан ч юм. Нэг амар тийм байсан бол сандгийг ингээл хажууд суудаг мод хүүхэд ингээл манай аав тийм ижил мэжл идэг гэл тэнгүүт би ингээд дуурдгүй эсвэл шал өөр мөр юм явчихдаг ч юм. Нэг тийм юмнаас амар зайлс хийдэг байсан бол амарсан санд. Тэгэл нэг 10 дэдэг сарайг бол тэр үе яг нэг иймэрхүү үеэсэн тэгэл маань гэр бүлийн нэг юм тэгин догонтой байсан үе байсан гэх юм уу. Энэ гэхдээ хэдэн жил үргэлжилсэн бэ чинь санаж байгаа. Хаалттай байсан үе. Нэг 9-тэй байхаас ахуулаад 12 маяг хүртэл юм уу 2-3 жил байсан бахар. Ангимынхантайгаа нэг нийлж мэлдэг байж байгаа. Тэгээ нэг 12 маяг өртөх сарай гайг болол нэг 8-9 мөр ингээс сарай гайг болол саксны нөгөө тэмцээнд орол баг магаар амт явж юм. Нэг арай гайг болж болол. Тэгээ бас би бас арай гайг нээлт болсон саксус надад амар туссан л гэж бодчих. Сакс тоглоод би сакс тоглоод завгүй байснараа би нэг амар жаргалтай байгаад байгаа юм шиг. Тэ нэг сакс надад нэг гой мэдрэмж өгөө тангууд би тэрэндээ бас жоохон дурлаад тэ ингээд тэг яваад идэг ус юм шиг ба. Тэгж боддөг. Тэнгүүд гэртээ очихор чинь дахиад нэг нөхцөл байдалд очих гээд амж санагдаад тэгвэл ингээд тэмцээн дөрөв бэлтгэлийг онгот завгүй байгаад ингээд тэгээ сакс тоглож жаргалтай байгаад ангот тэрнээсээ юм гой мэдрэмж аваад. Тэгээ бас саксанд ийм амар хайртай болсон шалтгаан бас яг тэр үед тамд байсан болохоор би бас амар одоо ийм амар хайртай байх гэж боддог. Уналтын үед яг амар гой сэргэлт болохоор тийм яг наваг надад аим жаргалтай мэдрэмж өгдөг байсан болохоор одоо амар хайртай юм шиг. Тэгээд ер нь одоо ингээ харахаар яг тэр хэцүү байсан үед нь хамгийн их тус болсон зүйлээ хамгийн үнцэнтэй санагдаад тэгээд тэрэндээ амар итгэлтэй байгаад Америк руу шууд итгэлтэй болоо явсан юм шиг. Бас магадгүй тийм байж авдаг лээ. Тий. Одоо яг ингээ үйлдэл ингээ босон юмнуудыг ингээ хооронд нь холбоод бодохоор тий сэтгэлгээний хувьд яг яаж өөрчлөгдсөн бэ? Яг яаж хагаад одоо ч хүмүүст ингээ сонирн байсан нанд үүсэлт ингээ яаж ингээ Монгол улсын хамгийн залуу ингээ гавьяат ингээ юу болсон гээл тий. Бүх юм аим сонирн лээсэн баг. Тэрнийхэн хариултыг хүмүүс ч гэсэн одоо аим гоё ойлгож авч байгаа хаа. Тэг чи 9 настайгаасаа яг сакс тоглож гисэн гэсэн тий. Тий яг тэр үеэс яг сакс тэгээд яг саксанд амар дуртай болсон юм. Тий ер нь яг нэг тэр үе яг нэг аави өнгөрдөг үеэр тий би анх саксны тэмцээнд орж эхэлчихсэн юм. Тэр нь яг тэр үед яг саксанд амар дуртай болж эхэллээ. Бэлтгэл амар хийдэг болж эхэллээ. Тэгэл ер нь тоглолчингууд би нэг хөөрхөн тоглолцдог байгаад юм жоо хөвсөлтэй гэх юм хөдөлгөөнд байсан болохоор. Тэгэл ер нь нэрийг бодоодсэн чинь тийм юм биш тийм. Яг энэ үед сакс яг тоглож эхэлчихсэн юм. Одоо чи яг энэ настай энэ үеийн одоо нанд үүслийг харуул одоо бусад зурагтайгаа ингээ харьцуулаад харж штэ энэ үед би яг юм байсан байна. Энэ үед хамгийн хөөртэй ихтэй байсан байна гэд харж штэ. Тэгвэл энэ үеийг чи юу гэж нэрлэх вэ? Арай л эрт жоохноороо ингээ байх хэвээр насан дээр жоохноороо байж чадаагүй санагдаад идэв нэг ингээл үсэнгэл өөрөө ганцаараа байдаг ус болохоор өөрөө юмаа ингээл ингэхгүй бол болохгүй байдаг гэсэн болохоор. Тэнгүүд бас яг миний яг жоохноороо байсан үйл юм шиг байна. Энэ үе. Тэгэл би яг нэг сарвтаагаас ер нь ингээл баагаар жоохон байх болвол нэг жоохон том шиг байх гал юм тий. Тэгэл ээж мэж ямар байгааг нь амар нүдэн дээр ингээ ил байгаад байдаг байсан болохоор би амар жоохонд ингээл амар эрт ажлыг хэл мөнгө олох хэрэгтэй юм шиг санагдал. Амар тэгдэг ус. Тэнгүүд би ингээл амар жоохноосоо жоохон байхаа болж ирсэн байхгүй. Тэнгүүд яг энэ үеэл миний яг жинхэнэ жоохноор байсан. Яг тэр 8-9 настайгаас ихсүүлээд бас гэр бүлийнхнийгаа ажиглаж эхэлсэн юм шүү. Тэ гэр бүлийнхнийгаа юм ажиглаад тэгээд үйлчлэж эхлээд нээжийг л амар ажигладаг байсан юм шиг байна. Тэгээд мэдгүй би одоо ингээд бодохоор ээжийг л амар гэрт орж ирэх л амар үлээдэг гэсэн. Тэгээд аав байхгүй болсон байсан болохоор ч юм уу ингээд ээж бас байхгүй болчихвол гэж амар нэг юм хайцтай болсон байсан юм шиг.
санагдаад шүү дээ. Би тэг ингээд ээж жоо 20 мөрөд гот би бүр ингээ айгаад. Ээж ингээ ирэхгүй юм шиг санагдаад айгаад. Баян галбцаар залгал хийж ирж гэл хөрхи ээж ажлаа дараал ирж байгаа шүү дээ. Тэгж яхад л жоохон нэг 9 сар болоод харанхуйлал ингүүт айгаал. Амар тэгдэг ус. Тэнгүүт тийм байсан болохоор ээжийг бас өстэй ээж өдржин ажил хийгээл ядаж мадрал ингээл тийм байсан. Тэнгүүт тэр мэрийг амар анзаардаг бас байсан. Тэгээ одоо тэр үедээ боллоо ойлгоод мэдтгүүл байсан. Тэг жоохон байсан юм чи юугаа ч мэдвэхтэй. Одоо тэг ингээ бодонгот хөрхи ээж бас тэр үед яаж бас ардан давж гарсан юм болоо гэж бодморч байсан гэдэг. 3 хүүхэдтэй тэгэл яаж ажил төрлөхөөс ирнэ яаж би дуурыг ингээл авч гараал тэг. Ингээ одоо дизэрхт болгосон байгаа гэж бодохоор бас амар санагдаад идэв ч тэнгуут бас тэр гэж бодохоор миний одоо Америкт байсан үе яг хүчин тий. Би бас Америкт гэж бодсон. Ээжтэй ийм Америкт үед ингээл давж гарсан ба ш. Тэнгуут би бас энэ үеийг нэг давж гарах надаа ийм хүч бас байх ёстой ч юм уу тий. Ээж давж гарсан юм чи гэдэг ч юм шиг. Бас тийм үнцэг бас Америк боддог байсан. Ээж нь ер нь чамд ингээ хэр өөрчлөгдсөн юм шиг санагддаг юм. Энэ 3 үед хамт байсан ээж нь. Ээж яг жоохон байгаа л яг тэр нэг хэцүү үеэр бол бас хөөрхий бас ингээл хамт учраа болохгүй явдглээсэн бах л та. Би бас тэгж л удаа тэгэл намайг сахимагт болол явгот жоон гэж мэгдэг ч юм уу. Жоо хаашилдаг юмнууд бол байдаг байсан. Тэгэл адилхан агаа бит хоёр ингээл ухаан орол амьдрал ингээл багаар ингээл ойлгоол явж байгаатай ижилхэн ээж ч гэсэн бас бид гуравтай яаж харьцах учраас тэр үед илүү ойлгол учрыг болол явж исэн юм шиг санагдаж байна. Тэгэл ээж аах ингээл жоохон ажиллаж загинж мэгдэг байснаа. Яваанд ингээл жоохон ууж тайван болол. Одоо бол ээж ингээл бараг юм хэлдэг ш. Дув дугаа ингээл чимээгүй явж байгаа нэг юм хэлүүлэл нэлэхгүй бол хэлэхгүй. Тэгэл ер нь тэгэж загинж мэгнэд идэг юм бол биш. Тэгээд ямар нэг юм бол сайн ярилцдаг. Тэнгүүд ээж бас яг тэр үед бас хүүхдүүдтэй бас яаж харьцах учраас олж исэн байж магадгүй л энэ. Яг би ээжийн өнцгийг бас мэдгүй л л да. Тэгээд бас ээж бас их чин ч юм уу те гэрийнхэн нь хоёр төрсөг чин тэгээд ах чин нар нь бүгд амьд байдаг. Тэгээд бас ээжийн хажууд бас тэр хүмүүс бас байсан болохоор ээж бас тэр хүмүүстэй ярилцаад бас бид нартэй яаж харьцах учраас олж исэн байж магадгүй л. Бас яг энэ хэцүү үед бас ээжийн гэрийнхэн бас биднэрт амар тусалж исэн. Ер нь би тэр үед бас яг ах トゥ гэдэг нь амар чухал гэдэг бас тэр үед бас амар ойлгосон шүү. Тийм болохоор ч юм одоо нэг юм агаатайгаа дүүтэй бас амар тотон байх хэрэгтэй гэж боддог. Тэнгүүд яг хэцүү үед тэг нэг юм ах トゥ гэдэг хүмүүс бас амар л тусалт юм байл. Яг нэг юм хэцүү үеэр чинь бас манай ээжийн одоо их чимэгч амар тусалж исэн. Ер нь ингээл сагуу махуу гарч гисэн туслал. Юмнуудаар амар дэмждэг ус. Тэгэл нам мамаг чинь өөрийнхөө хөвгчгөл ингээл хоолж болол юм хөргөж өгч мөгч юм уу те. Тиймэрхүү амар хөтгс. Тэнгүүд бас ах トゥ гэр орон гэдэг бас тэгэл яг цагаан зүйлээс хамгийн хэцүү үед тэгэл ялчгүй ах トゥ ээж аав хажууд байдаг юм шиг байна. Найз нөхдөс илүү те. Тэгээ бас яг тийм л байсан бах та. Ээж ч гэсэн тэр үед бас тэгэл гэрийнхэнтэйгээ ярилццаал. Адилхан л суралцаал явжсэн бах та. Адилхан л хүн шүү дээ тэгэл. Яг тэтэрхий ээж байлаа гэд ямар бүх юмыг чаддаг байх албатай шүү. Тэгээд яг хуу тиймэрхүү үед байсан. Тэгэл ээж нэг амар өнгөрснөө яриад байдгүй байгаа битэрш нэг яриад байдгүй. Гэтэ тэгээд бид гурлаа мэднэ. Гурлыгаа яаж ямар үеийг давж гарсныг болохоор тийм болохоор гурландаа одоо амар юм. Бид гурийн дунд байдаг тийм ихтгэлцэл бол одоо яг юм яг миний мэдэх хамгийн төвшний яг юм тулцсан зүйл. Би одоо агааг ээжийг үчсэн би одоо энэ хугасаал тэгнэ гэдэгт амар итгэдэг гэх юм уу. Одоо ээж ингээд яг ингэж исэн юм аа. Нэг найзынх нь хүүхд ч илүү нэг яасан маасан гэлээ нэг болохгүй мэйгээ янз бүрийн болсон талаар бит хоёрт яриад тэгсэн чинь агаа нэг бит хоёр одоо тэгж мэйгээ явж ивэл яана маа гэл агаа нэг жоохон тэр тэгж сахгүйсэн чи ээж та хоёр бол эзэн ш тийм ихгүй бит хоёр тэхгүй гэдгийг угаасаа мэддэг. Тим хэмжээнд амар бит хоёр итгэдэг гэх юм. Тэгмүүд бас тийм болсон шалтгаан бас тэр үед нэг бит дурав хамт байсан болохоор ч юм уу тийм байм шиг санагддаг шүү дээ. Тэгээ маа дүү бол хүрхий одоо жоох хөвгт одоо л дөнгөж нэг хоорох үе дээр л явж байгаа. Тэгэл би дууралаа. Дүү код тэгэл. Таараа юм өмийг нь хоосон байхгүй гэлчихэд тэгэл одоо харьцангуй ээж ажилтаа би ч ингээл сагсар хангалттай хэмжээнд мөнгө олчдөг. Тэгээд агаа ч гэсэн өөр ажилтаа болохоор маа гэр бүлийн одоо байгаа байдал бол үнэхээр сайн байдаг юм. Тэр үеэ бодвол хамаагүй тэр. Тэгвэл маа дүү ч гэсэн одоо хүссэн юм авахлал хүссэн хэмжээнд байх хэмжээнд хангалттай очсон. Тэгээд бас тийм хэмжээнд
бас байлгах хэмжээнд агаа битүүр ч гэсэн байж чадсан амар баяртай байж байгаа хгүй. Тэгэл ер нь бас ээжийн бас хийсэн юм зөндөө байгаа бах. Тэр үед бас одоо бодохоор тэгээд даваал бас гарцсан л байгаа тултаа агаа битүүр бас юм байгаа л хта. Амар ажиллаж харсан байна бас тийм. Чи нөгөө Америкт байх үед амар ажиллаж харж байсан. Тэгээд бас энэ хамгийн дурсамжтай үеийн зурган дээр ч гэсэндээ гэр бүл ингээд бахархаж байгаа нь айгу гоё санагдчихсэн гэж ажигласан. Тэнгүүд энэ баг үедээ болохоор бас амьдралаа ингээд ажиллаж харж байгаа тодорхой үйлдэлүүдийг хийгээд тэрнийхэн дагуу одоо юм бодож сэтгэдэг болсон гэдэг шиг тийм ч учраас одоо саяны ингээд дүгнэлтүүд ингээд хийж штт те. Тэнгүүд бас амар сонирхолтой л ингээд тодорхой хэмжээнд ингээ унаад тэрийгээ ингээд гэтээ тэр чинь амар сонирхолтой ингээ яг яаж ажиллаж харах уу гэдэг чинь амар сонирхолтой шүү дээ. Би тэгэл бас анханасаа ч ажилладаг хүн ч биш байсан бах уу. Тэгэл ээжийн ихч мөчийн амар хүнтэй ярилцдаг хүмүүсэд өгөхгүй гэдэг манай өвөө бас ингээл амар сайн хүнтэй ярьдаг. Тэг ярихаараа ингэж тулгаж ярьж мэрдгүү эсвэл өөрөө яриад байдаг хүмүүс бол биш ингээд юм хэлээд намайг ингээд дахиад бодоход хүрэгдэг гэх юм уу. Тэр чин тийм байсан болохоор тэгсэн чинь болов гэд ингээд дандаа нэг өөр үнцэг гаргаж ирдэг болохоор би бас тэгж тэр хүмүүстэй ярилцсан болохоор одоо бас ингэж амар сайн ажилтдаг байж магадгүй. Тэр хүмүүс дандаа намайг юм бодоход хүрэхээр юмнууд надад дандаа хэлдэг ус байхгүй. Одоо ингээд би одоо ингээд тэмцээнд ороод ингээд байжсэн чинь тэр ингээд ийм алдаа гаргаад ингээд тэгсэн чинь тэгтээ яг дараа нь би сууж гарч ирчээ тэргээ ингээд болцсон тэгээд би чадсан мадсан чинь ингээл тэмцэн жижиг юм байна штэ тэнгүүт за чи суугаад тэгээд бэжсэн чинь танаа ингээд талбай дээр байгаа хүмүүсээ чи ингээд яг харсан уу яг яаж исэн гэл дандаа надаас юм бусад орчны юмыг дандаа надаас асуудаг ч юм. Ер нь намайг амар бодоход хүргэдэг байсан. Тэнгүүт хүн хажуунаас тэгээд ангууд би ингээд дараа нь ингээд сууж явахдаа за нэрээ тэр хүн яаж байгаа юм бол гэж жоохон ажилтдаг ч юм. Тийм болсон байж магадгүй. Би бол бас нэг амар багаас ажиллаад байсан юм бол байхгүй л. Бас хүмүүсийн тусалцаа энд амар байгаа бах. Ялангуяа ээжийн гэрийнхэн бол энэ дээр амар тусалдаг байсан гэх юм. Ажиг нэг нөхцөл байдал тэрийг хоёр өнцгөөс харахад нөлөөлдөг байсан шүү дээ. Надаа нэг яг нэг мартдаг үг гэдэг юм аа нэг ингээд надад ингээд хэлсэн байхгүй ингээд юмыг сонсоод зүрхээрээ урсгаж сур гэж яг надад тэгж хэлчихсэн. Яг нэг бүр жоохон баг. Би амар ч жоохон байгаагүй маа нэг ахлах ингээд орсон байсан 11 дэх анги багт ингээд хүнээс ямар нэг юм сонсоод ямар нэг юм ингээд байж хата юмыг сонсоод зүрхээрээ урсгаж сур гэж сурж хэлчихсэн байхгүй. Би ингээд тэр үед ойлгохгүй зүрхээрээ урсгах гэхээр одоо сайн ойлгохыг л хэлээд байгаа юм багтаа гэсэн чинь дараа нь ингээд одоо ингээд бодоод үзэхээр надад ингээд тэрний хариултыг надад хэлээгүй байхгүй. Тэнгүүд ингээд дараа нь бодоод үзэнгүүт ингээд зүрхээрээ урсгаж сур гэдэг нь тэр үний мэдэрж байгаа шиг мэдэрч сурал гэдэг үг байсан юм шиг байна. Би болохоор тэгж боддتي. Яг би хариултыг мэдэхгүй л дээ. Тэгэд миний одоо ингээд бодохоор яг тийм л үг байсан юм шиг байна. Ингээд зүгээр сонсох яг ингээд өөр шиг мэдэр сонсох ирчихэл шүү дээ. Яг тэгж сураа нэ төслөө гэж надад хэлчихсэн байхгүй. Тэнгүүд би тэгж чаддгүй байсан. Одоо тэгээд Америк явж ирэх юм арай гайгүй болсон. Тэнгүүд би бас тэр үгийг яг тийм л гэж бодод. Тэгээд ер нь манай ээжийн гэрийнхэн амир иймэрхүү одоо саяны үг шиг нэг иймэрхүү үг амир хэлдэг гэх юм уу. Одоо өвөө ялангуяа тэгэл иймэрхүү амир хэлдэг тэнгүүд бас тэр амир хамаатлах. Тэнгүүд аль дээр хэлсэн би одоо хүртэл бодсноо одоо учрыг нь олж ийн гэмтэн чинь гээд амир тийм хэмжээний үгнүүд надад хэлдэг байсан болохоор одоо арай гайгүй байгаа юм. Ер нь өөрөө ганцаараа нэг амир мундаг байна гэж бодох гэж тажууд ойр тойрны бүх хүмүүсээсээ ингэж суралцж ижил нэг юм тодорхой хэмжээнд одоо нэндүсэл гэдэг хүн гарч ирдэг ч юм уу те эсвэл та ингээд ойр гэр бүлийнхаа хүмүүс чинь танд нэг илт болохоор одоо та энд байгаа ч юм уу те тэгмүүд ялцчихгүй ойр тойрны хүмүүс амирч болчихвол тэгчл боддоо шүү. Тэгээд би ямар нэг юм ийсэн ч гэсэн миний хажууд байгаа одоо маа багийнхан байсан болохоор ч юм уу те дэлхийн ер нь энэ дэлхийн аваргын медаль бол намайг би тэгт яг үнийг л бодож авсанд бол итгэхгүй л байна. Тэгээ би дэлхийн аваргаас медаль авна гэж боддог байсан ч гэсэн тэрийг ингээд нэг төсөөлөхтэй нэг жоохон том болчиход нэг 20 мэддэг ч юм. Тэгмээд ингээд амар жоохон доо амар залуудаа ингээд нэг хүсдэг байсан юмд хүрсэн чинь ерөөсөө одоо хүртэл итгэж өгөхгүй. Тэгээд одоо бодохоор ингээд багасаа бас энэ олон зүйлийн ингээд дараа нь ирж байгаа том шагналж юм шиг. Яа. Тэгж санагдчих. Надад бол яг тэгж л санагддаг. Тэгээд энэ бүх юмны дараа ирж байгаа юм гоё шагналж юм шиг. Тэгэд энийг нь бас хүртэх хэмжээнд амар ухаантай байгаасаа гэж бас өөрийгөө хүсчлээ. Одоо ингээд медаль авчлаа гэд янз бүрийн грот ч юм уу тий 20 түрээд
сагснаасаа залхацсан тийм хөгж явж байгаа хөтэй ч юм уу. Би тэхээс амар айж байгаа болохоор бас буцаж Америк явах сонголтыг ч гэсэн одоо хийж байгаа. Тэнд очиж те бусад хүмүүс ямар би тэндээс ямар муу гэдгийг бас очиж мэдрэх хэрэгтэй. Тэгэхгүй Монголда ингээ байгаа л гэвэл би чинь нэг мэдсэн ингээд бүр хандсан ингээд тэр тэнгэрт нь тулцсан ингээд нэг амар би лагмаг буцаа болцсон. Тийм байж хөтэй гэхээс амар айдаг болохоор одоо нэг явж юм үзэж бас ингээд дахиад ойлгох надад юмуд байгаа болох гэж боддог болохоор л Америк явъя л гэж бас амар боддог. Тэгээс одоо явж байгаа шилтаа маань ч гэсэн ер нь бол тэр. Тэгээ яг үнийг хэлэхэд бас тэнд очиж тийг зомооргүй л гэж тэ 4 жил тэ харин тий очиод одоо дахиад их зүтэнгүүд явмааргүй л энэ гэхдээ яг ирээдүгөө бодвол би тийш явах нь хамгийн зөв сонголт л доо. Тэгж л боддог даа. Тэгээд намайг Америк явуулаа гингүүт багш магч юм уу энд ингээ бүгд би сайхан болчиход тах чи явж явах гэдэг юм аа ингээл намайг тэгдэлээ. Тэгээ би тэр хүмүүст нэг амар тайлбарлаад ахыг хүсдэггүй. Гэхдээ ер нь бол миний дотроо боддог зүйл бол бас тийш явж сагсаараа сайжрахгүй мөхөд хүн яг ингээд өөр юмар бас ойлгодог юм бэл. Тэгээсээ л гэж хүсэж чинь тэгээд хэдэн жилийн дараа өөр болцсон байх үү дээ. Яг энэ боддог зүйлэн дээр яг энэ шугамн дээр байгаас л гэж амар хүсдэг шүү дээ. Тэр тэгэл тэхийн тулд л одоо энэ яраас ингээл явна. Одоо тэгэл цаашдаа хиймээр байгаа юм зөндөл байгаа. Тэгэл Монголын сагс ч гэсэн одоо сая дэлхийн авраар мөнгө авангууд манай эмэгтэй шигшээд амар итгэж байгаа байхгүй. Бид нарт амар ихтгэл хүлээлгээд манай охтууд олим бас медаль авч чадах юм байна гэж шууд яриад эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд тэр хэмжээнд бас байх хэрэгтэй. Өмнө нь бол ах нарын л тэгж ирдэг гэсэн. Бид нар нөгөө их нарын одоо хулгайч бичийн та нар юмыг сонсчихсан бол 50 дараалж бичсэн гэл тээ. Тим хүмүүс дуусаа хийх юм ээ. Тийм үстэй. Тэнгүүд одоо ингээд буцаад итгэлийг нь олоо авчиж байгаа. Бид нар дэлхийн аврагаас мөнгө медаль авснараа тэнгүүд одоо энээсээ одоо ингээд урагшлал явах хэрэгтэй. Дахиж унж болохгүй л гэж би бодоод байгаа шүү. Одоо яг энэ багтээ одоо хулгайч аригч хоёр байгаа дэр ч юм. Бид нар олимп руу зүтгэхэд үзэх ёстой юм шиг санагдаад. Тэгэл ер нь бас энэ талаар хулгайч мэгчтэй жич сая явж байхдаа зөндөө юм ярьсан. Тэгэл хулгайч бол 28 оны элийн олимпичтэй энэ гэл намайг байга. Тэгэл би ч гэсэн за тэр хүртэл бас сайжирч байгаа ирнэ л гэд. Зүгээр надад ингээ анзаарчихсан юм би одоо ингээл сэтгэл амраас мэдээлэл авал ингээл хүн болгон л багтаал ингээл эхэлж байгаа байхгүй. Тэгэл одоо ингээл гадуур явгууд хүмүүс ингээл зураг мураг авахлал магтаал ингээл тэнгүүд нэг юм тэр чинь нэг юм ялч хүзнийг сонин өөр мэдрэмж байдаг юм байлээ. Тэнгүүд хүн байнга тийм юм донд байгалахаар ханчтай юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд өмнө нь би яг тэгээд юм хандсан хүмүүс одоо ингээд мэдэх юм шиг санагдаад тиймэрхүү одоо залууд амар мундаг гэж дараа нь ингээ байхгүй болсон. Би ч гэсэн өөрийгөө бас тэгчиж магадгүй гэж байгаа яагаад л тий. Амар олон жил сакс тоглолцлоо штэ. Тэгээд би сакснаас ерөөсөө залхахгүй байж байгаад сая Америкт байхдаа би яг жоохон залхсан байхгүй. Би юм залхах мэдрэмж аваад яагаад ингээ тоглоод байгаа юм бол болчих юм уу гэд. Тэнгүүд би эзэж тэгж боддгүй байсан. Тэгж бодоод эхлэнгүүт би бас яг нэг 5-6 жилийн дараа саксанаасаа залхаад тоглооморгүй санагддаг болоод эхэлчих юм шиг надад санагдаад. Тэгвэл би тэр мэдрэмжийг авахгүй те би ингээ өршлүүлэл энэ амар саксаас enjoy хийж тоглоомоор болохоор тим хэмжээнд л байлгахыг өөрөө амар хүсдэг шүү дээ. Тэгээд яг тим хэмжээнд битээ өршлөгдөөс л гэж бас хүсэж юм гэх юм. Хүний үднэс ч хувийн үднэс ч гэсэн нэг хүнийг одоо нэг ойлгох гэж амар их чийдэг шиг нэрээ байгаас ч юм уу. Тэг би тэгт яг үнийг хэлэхэд тийм хүмүүнийг ойлгоход байдаг хүн бас яг биш юм шиг санагдаад байд юм а мэдгүй. Тэгэл янз. Тэгэл байнга л суралцах хэвээр амар зүв. Тэгтээ бас хаяа бас ингээ жоохон амархан ч гэсэн зөв юм шиг. Тэгэл мэдгүй юм болгон яг юм тэнцүү байх нь л амар чухал. Яг юу 50-50. Сайн зүйлээж хийгээд муу зүйлээж хийгээд ингээл яг 50-50 тэнцвүүлэл явах хэрэгтэй. Тэгэл уусаа надад ч гэсэн надад тэгж хэлдэг болохоор. Аль болох юмыг ингээл баланслал тэнцвүүлэл явуул. Саксаа тоглоно гэхдээ ажуур нь яг бас жоохон хайнга бас явж болно шүү. Тэгэхгүй байнга мундаг байж гэж явах тийм байхгүй. Тэгэл би ч гэсэн тэгэл яванд алдаа гарах байх. Тэгэл тэд нарыг бас гаргасан ч буцаад тэндээсээ хацаачих хүн биш байгаасаа тийм хэмжээний нэг юм толгоонд одоо нэг юм аваад үлдчих юмсан л гэж боддог. Тэрнээс одоо бол би нэг амар өөрийгөө ойлгох хэмжээнд бол хүрээг байгаа шүү дээ. Дүнгийн 18 төмч тэл цаашаа дахиад зөндөө юм байгаа хэл гэж боддог шүү дээ. Нэг тийм хэмжээний нэг юм тогтцсон нэг юм нэг хүний нэг юм бодол үүд шүү дээ. Тийм юмыг л их суулгахын тулд би нэг одоо Америк явах хэрэгтэй ч байсан даа л дээ. Гэхдээ яг мэдгүй л л да үлдэх нь зүв байсан үгүй ч би сайн мэдгүй ч гэсэн одоо миний хийж байгаа сонголт бол Америк явах сонголт юм да.
Яг нөгөө юу санаанд орчлоо түрүү хэлжсэн. Бэртчээд 50% ингээд юутай хагалгаанд ороо гэдэг цаанаас бүх мэрэгжлийн хүмүүс нээсэн чинь үгүй би хагалгаанд орохгүй гэж тэгжсэн шиг. Яг одоо саяхан хэлжсэн зүйл нэг тгий санагдчих юм. Тийм ер нь бол тийм. Амар ихтэй тий. Яваад алдаж магадгүй ч гэсэн тэгэл миний хийсэн сонголт юм чинь. Алдсан ч өөрөө тэрийг л үүрэндээ. Чадвал очиод division 1 рүү өсөж явахыг хичээнэ. Одоо division 2 таа тэгээд миний угаасаа мөрөөдөл division 1 болохоор аль болох мөрөөдөлтөй өрхийн тулд division 1 рүү орох гол сургуулаа очиод солино гэж ер нь бол угаасаа бодож байгаа тэгэл чадж байгаа хаа. Чадна л гэж бодож байна. Хийсэн юмнуудын дандаа үр дагаврыг ингээд үзэж мэдрээд байгаа болохоор бас сонирхолтой тий. Тэр итгэлээр ер нь цаашаа явж ийн гэсэн үг шүү дээ. Йоо гайхалтай. Ерөнхийдөө тэгэл баг бүх юм ярьлаа. Би тэгтээ анх удаа л ингэж баг маргахын хандлаар юм ярьж үзлээ тэгэл. Яриад захаар яриа л идэм байх. Зөндөө юм долоонд орж ирж байна. Тэгэл өөрөө ч гэсэн зарим юм мартчихаж би тэр саяны аав тэр миний төрс өдрийг санджисан нэг бол бүр мартчихаж. Тэгэл сая гинт ярьжсэн чинь гинт толгойд орж ирлээ. Тэгэл ер нь яриадээс чинь зөндөө л юм орж ирж байна. Тэгэл амар олон юм болж исэн юм байна. Чамд ямар мэдрэмж төрж байна? Ярианы ерний яг нэг юм багасаа дахиад бүх юм эргэж бодож байгаа юм шиг санагдлаа. Нэг нүдний өмнө бүх юм гүйж байгаа юм шиг. Ярьж чаддаг болчихжээ л гэж бодлоо. Өмнө нь бол ийм юмыг бол ярьж чадахгүй. Тэгээд дээрс нь ялангуяа бага насныхаа түүхийг бол бүх хүмүүст яриад дуртай бол биш. Тэгээд сая бол нэг амар зовлонгүй ярьчлаа. Тэгээд одоо тэгтээ ерөнхий хүмүүст юм амаагаагүй бага насны асуугууд ярьчдаг. Өмнө нь асуугууд нь би зүр дуугаа хэлэхгүй өнгөрчдөг гэсэн ярихыг хүсдэг байсан байхгүй. Одоо бас тийм ярих зоригтой болцсон байл гэж бодож байна өөрийгөө. Тэгээд та бас тэрэлсэн шиг магадгүй тэр хэмжээнд идэрсэн байж бас магадгүй. Надад бол яг тэгээ санагдлаа. Зүгээр амар гоё болсон бүхий л одоо тэр уналт босвол тэдгээр зүйлсүүдийг чи бүгднгийн хэцүү гэж харахаас илүү сорилт гэж хараад тэрнийхээ ард гараад өөрлөө нэг өнгөж үзэж ажиглаж үзээд тэг үйлдэлсэн чи амьдрал амар гоё ингээд үр дүнтэй харилцааны хувьд гэсэн сайхан болол тий ингээ явж байгаад ингээд надад болохоор юм зураглагдаж ингээ харагдаж байна гэх юм уу тий энэ 3 үеийн зураг дандаа чамайг аливаа нэгэн шийдвэр хийхэд ингээд тухайн ингээд нэг юм үр дагаварт ингээ хүрэхэд үйлдэл хийхэд орчин одоо солигдох ч гэдэг юм уу те нөхцөл байдал нь дандаа ингээ өөрчлөгдөж исэн юм шиг амар юм сурвалжтай байлаа гэх юм уу одоо юм чиний түүхээс надад ч гэсэндээ нийтлэг тохиолдсон зүйлсүүд байхад чамаа сурах ч гэсэн маш олон зүйлсүүд харах өнцгийн хувьд ч гэдэг юм уу те тэгээ чамааг ингээд мэдэж авсан чинь дагуулаа чиний одоо ээж одоо аав те ах дүү тэгээд өвөөгийн хэлжсэн сургамжууд хүртэл бусад хүмүүс сургамжуулж байгаа чиний харж байгаа өнцгөө ч гэсэн бусад хүмүүсийн одоо тулгарч байгаа тэр бэрхшээл дээр амар гоё хантай юм шиг санагдж байгаа гэж би бодож байна. Надад зүр сэтгэлээ нээгээд итгэж бас өөрийнхөө амьдралын түүхийг хуваалцаж энэ олон хүмүүс ч гэсэндээ өөрийнхөө амьдралын унал бослтыг чөлөөтэй нээлттэй хуваалцсан бас амар гоё санагдчих. Харин тэгээд тань ч гэсэн баярлалаа. Айгүй нэг хэлэхэд баргийн юмд орж ингэж ярих болох. Тэгээд бас хамгийн анхны нөгөө тэр төсөл дээр амд ороход нэг юм дотн юм шиг санагдсан. Тэгэл энэ завгүй юмнуудынхаа дундуур бас ирж өгч байгаа юм гэсэн. Бас яг та санал тавьсан болохоор ирэл ингээл өглөө. Тэгээд тань ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд миний юмнуудыг яриулж та бас чадлаа. Ямар гоё юм бэ. Анхны дугаар анхны хамгийн Монгол улсын залуу гавьяа тамирчинтай одоо яриа түүний түүхийн талаар түүний ухаарсан зүйлсүүдийн талаар ярихад надад амар гоё амттай байлаа. Тэгээд манай цойлогчдын зүгээс гарын бэлэг жижигхэн одоо хамгийн ихэнд бэлэг бэлдсэн. Энэ болохоор бид эдийн гаргасан мерч. Тэгээ энэ дунд 2028 онд одоо олимп явж аврах болоорой гэд бид яг юм бас олимпийн төсөл дээр ажиллаж байсан. Тэрэн дээр яг юм яг Францаас ирсэн малгай мерч нь бол байна. За тэгээд энэ угаалгасан 3 зураг нь чамд үл оршууллаа. Өгч जैन. Нөгөө хувь нь болохоор бид бүх юм дас ингээд яазан дараад хадгалъя гэж бодож जैन. Тэгвэл маш гоё юм үнцэнтэй холбож чадчих. За ингээд за баярлалаа. Явахаас. За баярлалаа. За малгай бол тэгтээ гоё бэлгшээстэй. 28 олимп болтгой. Харин. За баярлалаа. За баярлалаа.